Тэгээ өндөр хаан гэдэг нэрийг бид нэр авч үлдэх гэж бид нэр яваад байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр Доронцын одоо төвийг хэрэглэн сум гэдэг. Тэг. Тэгвэл хоёр хэрэглэн сумтай байснаас өндөр хаан сум болгочихё. Энэ нэрийг бид хэзээ ч мартаж болохгүй шүү дээ. Сайн байцгаана уу? Хинти медиа Эрдэнэ Сахлан бидний хамтарсан подкастын 2 дахь дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн зочноор Хинти аймгийн одоо хэрлэнгийн цэнхэр алс төрийн бас байгууллагыг үүсгэн байгуулагч, за Хинти дэрнүү битгээл Монгол улсад алдартай яруу найрагч Лувсан Жамцын их бадрах өнөөдрийн маань зочноор хүрэлцэн ирсэн байна. Тэгээд танд бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд ер нь альва нэг юм үүсэл хөгжилгүй байна гэж бол байхгүй. Тэгэхээр мэдээж их бадр гэдэг хүн хаан төрсөн, таны нутаг ус ер нь юу вэ? Ээж аав чинь ямар юм бэ гэд одоо хүмүүс байдаг байсан бэ гэдэг энэ асуултаас яриагаа эхэлнэ. За би бас энэ ярилцлаганд орно гэж чамайг одоо урилга өгөхөөр нааш ирж явахдаа бас нэг юм бодож явлаа. Надаас одоо аав ээжийн минь тухай их асуугаасаа гэж хүсэж ирсэн. Тэр хүслийг минь одоо чи асуулаа. Тэгэхээр би бол одоо барьцхан хүн. Миний аав бол Хинти аймгийн Бүрэн сумын одоо нутаг Чандман уулын ангирт 1921 онд төрсөн. Одоо Барамзат тайжийн хүү Наван Дэмбэрэл зан гэж хүнийх бол Лувсан Жамцдаг хүн байлаа. Тэгээ аав минь 1940 онд цэргийн албанд татагдаад Байшинтын дивизд алба хаажгаад тухайн үеийн одоо цэргийн ерөнхий сургуулийг төгссөн. Тэгээ манай аав бол бас урлаг уран сайхан одоо тийм гар зураг гэдэг юм авьяастай хүн байсан. Тэгээ одоо Хинти аймгийн хэрлэнгийн сангийн аж ахуй гэж 1954 онд байгуулагдахад хэдэн жилийн дараа тэнд ирж одоо өнөөгийн энэ Чингис хотын соёлын төвийн одоо тухайн үеийн одоо сангийн аж ахуй анхных нь эрхлэгчээр ажилласан. Тэгээ манай аав тэнд ажиллаж байхдаа одоо эрхлэгч хийж байхдаа 1965 онд одоо Орсын Брэдийн одоо Намсраа юу гэж хүний зохиол Бавж Арсбаатар гэж том жүжигийг одоо сумын одоо тэр сангийн аж ахуй клубт анх тавьсан хүн. Тэгээ 9 Брэд сумаар явж энэ Брэд жүжигээ тавиад тэгээ яг тухайн үеийн үжил суртал тий одоо хэцүү байсан болохоор аавын маань одоо энэ хэрлэнгийн сангийн аж ахуй 2 дугаар ферм одоо энэ тахлах тусганд хуулагчаар явуулсан. Миний бие бол 1964 онд энэ дэлгэр жаргалантын хондид 9 сарын 1-нд төрсөн. Одоо би 62 настай юм нөхрөө. Тэгээд миний одоо ээж гэвэл одоо Хинти аймгийн Баяатрах сумын уугуул. Одоо долгор гэж хөгшний ганц охин Бажар хамт гэж ийм хүмүүс байсан. Тэгээ манай охин 9 хүүхэд төрүүлснээс одоо 7 хүн болоод ингээд нутаг усан даваа одоо ингээд амьдарч яваад одоо бол ингээд дөрвөлөөл үлдээд байж. Жимасны ирэхээр тэгээ манай аавын тал бол юу л да харуул улсууд. Хинти аймгийн Дайчин хөндлөн гэдэг хөшөөнөөс Доронт аймгийн Баян дунд очиж харуулын алба бичдэг байсан. Тэгээ миний ургийн овог бол Түргэн харуул гэдэг овог. Тэр Баян дунд сумд харуул уул гэж байдаг юм шин Түргний гол гэж байдаг юм шин. Тэгээ Баян дунгийн харуул хүмүүс шин. Тэгээд яг нөгөө ардын хөвсгөл ялан мандаад тэгээд нэг хэлийн харуулуудыг татан буулгахад нутагтаа одоо энэ мөрөн сумд ирсэн. Ийм л одоо аавын тал бол юм харуул ус. Тэгээ би үл Түргэн харуул овогтой. Ээжийн тал бол одоо Баяадрахын орчхон долгор өгсөн гэж одоо миний эмээ ийм хүн байсан. Тэгээ энэ хүн одоо хэрлэнгийн сангийн аж ахуйд анх одоо ирж ажиллачнаа одоо ажилчин бол өтрөмд ажиллаад тэгээд ганц охиноо дагуулж ирээл тэгээ манай аавтай танилцаад гэр бүл болсон юм байлээ. Тэгээд яг ээжийн тал бол бас эмгэнэлтэй л дээ. Манай одоо тэр эмээгийн эгчин сүдгэр ээж нь сүдгэр удган гэж удган хүн байсан юм байлээ. Тэгээд тэрийг бол 30 эд онд коммунистууд цааш нь харуулсан гэдэг юм. Тэгээд манай эмээгийн одоо эгчин маа удган гэж дайнд дэрхийн одоо тэр бөөгийн сургуульд өгсөн том удган байсан. Тэр бол бас тэгээд барай 50-ны жил байхгүй болсон. Манай эмээгийн эгчин Завдмаа гэж Зочлавдмаа гэж одоо зоч хүн байсан. Энэ хүн бол одоо бүр
90 хэдэн он хүртэл 90 гартлаа амьдэрсэн. Тэгээ манай эмээ бол одоо манайх бол энэ одоогийн урилга үйлдвэрийн хойд талбал одоо миний баг нас өнгөрсөн юм. Тэгээ ингээд эмээ маань одоо бид нарыг өчигдөг харддаг ханддаг байсан. Тэгээд их түүх мөхөд бид нар асуухчгүй ярихчгүй зэрвч хөөхд байсан. Тэгээд ингээ хожим бодож хахад манай эмээ бол одоо бас удаан хүн байсан. Тэгээ 1940 онд ээжийг гаргаад тэгээ тухайн үед яагаад нэг хэрэгт ороод тэгээд дашчээлэн хийдгээд одоо энэ хийд шин эмэгтэй шүтээ харах байсан. Энд бас хэдэн жил болоо тэгэл нутагтаа ирээд тэгэл Баяадаргаас наашаа нүгэл энд ирсэн. Тэгээ манай эмээгийн аав бол Бажгангонч гэж Баяадаргийн 4-р сайн малчин, улсын сайн малчин юм байсан. Тэгээ ийм дутам содортой. Миний тухайд гэвэл яг бай тэгээд алдарт 1964 оны 9 сарын 1-нд төрөөд тэгээд яг хөө тэгээд хэрлэнгийн тэр сангийн ажгын таглах тусганд 8 нас хүртэл байж бол тэгээд энэ аймгийн төвдөрж сургуульд ороод тэгээд ахтарч гавьсангүй тэгээд 4-р ангиас сургуулаа орхисон. Ийм л ахан тий. Та тэгтээ айлын хэд дэх хүүхэд вэ? Айлын би 4 дэх хүүхэд. Тэгээ яг би бас анх сургуульд ороод бас эхлэлээ зөв тавьсан юм шиг байна. Одоо энэ сангийн ажгын 10 жилийн харьяа 4 жилийн сургууль гэж TMC-ийн баруун талд байсан. За. Энд одоо Гомсүрэн гэж багшийн ангид 72 онд 1-р ангид орсон. Тэгээ одоо манай ангид ч одоо энэ хожимын алхын их авраг болсон. Батэрдэн авраг цугаа авсаг заалгаж байлаа. Тэгээ одоо энэ холбоонд их олон жил ажиллаж байгаа тэтгэврт гарсан. Сүрэнгийн наран жижигээс сайхан волейбол тоглодог спортын марч эмэгтэй байлаа. Бас их гайгүй хүүхдүүдтэй сургуульд бол анх орж сургуулийн 1-р ангид байхдаа чигмэд гэж өрөөлж үний магтаалаар сургуулийн уран ашиглагын авраг гэтэр болж байсан. Тэгэхээр таныг олж харж лээсэн юм байна ирээдүйд. Багш маань бас харсан яг хөө тэгэл харж ирсэн юм шиг. Тэгээ манай аав нөгөө сангийн ажгын фермд хөдөө байдаг. Ээж маань насаараа энэ хүнсний үйлдвэрт ажилласан. Тэгээд 1964 онд намайг гаргаад тэг 45 оноо л ажилдаа ордог байсан юм байна. Тэгээд одоо тэр амралтаа байна. Одоо тэгээд ажилдаа ороод өвлөн одоо 64 онд одоо энэ Өвчин жанам гэдэг компани байгаа. Энэ чинь хүнсний үйлдвэр байсан. 64 онд байгуулагдсан үйлдвэр юм бэл. Тэгээ анхны одоо шинэ үйлдвэрийн авраг ажиллаж болж. Тэгээ миний өлөгийн дээр би 9 сард төрсөн. Тэгээ 12 сард миний өлөгийн дээр тэр хөдөлмөрийн авраг болоод тэр үе 500 төгрөгөөр шагнадаг байсан. 5 халзан суу тавьчихсан. Миний одоо үйлдвэр тавьж ирсэн гэсэн. Тэгээд одоо би одоо тийм өдөө фермд өссөн хөхөд тэгэж явж байгаа л одоо энэ тэр 72 он сургуульд орсныхаа дараа 73 онд манайхын наашаа манай аавч нэг хөдөө их удаа байцсан. Тэгээд аавд их буян болсон нэг хүн байдаг юм. Аавын цэрэг байсан. Вашингтон дэвж манай аав 40 оноос одоо цэргийн алба хааж явах дараа нь цэрэг байсан. Аюус гэж хүн байсан. Энэ хүн хожим аймгийн дарга болсон. Боловсролын яамны дэд сайд байсан. Энэ хүн аймгийн дарга байж байгаа хөдөө ажиллаар явж байгаа даавтаа таарсан. Тэгээд одоо салаан дарга нь одоо ингээд хөдөө ирээд хүүхдүүд аймгийн төвд байдаг, хатан дээр байдаг. Авгаа маань одоо хүнсний үйлдвэрт ажилладаг. Би одоо энд нэг сургуульд ороогүй ганц 2 хүүхэдтэйгээ намайг нэг төв бараадуулж өгч гисэн. Тэгээ аавын маань зааж гээгүй өгөөчгээгөө хэлчээ явсан. Тэгээ харин байж 73 онд гинт дуудаад урилга үйлдвэрт Батмөнхийн нэрхүү гэдэг одоо дарагт хүлээлгэж өгч. Тэгээ манай аавын урилга үйлдвэр болон ингээ эхлэгч 90 он хүртэл одоо ажилласан. Тэгээ энд 90 он хүртэл ажиллахдаа одоо Монгол улсын хэмжээний одоо урилга үйлдвэрүүдийн тэргүүний улаан болгосон. Тэгээ тухайн үед одоо үйлдвэрчний эвлэлийн соёлын тэргүүний ажилтан гэдэг цол тэмдэг гарах. Тэрийг Монголд анх удаа манай авч ирсэн юм байл. Тэгээ яг би бол үүслээ их судалдаг хүн. Тэгээ яг зүгээр манай надаас өмнөх нь миний одоо могшаа бол бас тийм мууч байгаагүй. Тэгээд манай аавын ээжийнх нь ах одоо энэ өндөр хаан болдын зүүн суханд байсан одоо ном тойны хийдийн хамблам шарав гэж хүн байсан юм байлээ. Тэгэл бас тэр барай 50-ны жил ингээд
яваад одоо сургаггүй болсон. Тэгээ манай аав бол 51 он 2 оны үед мөрөн сумын орон зэгтэр хүртэл хийж явсан. Тэгээд би бол одоо ихээс хэллээ дөрөнтэй. Тэгээ нэг ийм л одоо мөнгөшөлтэй ийм л хүн тий. Үүсэлгүй одоо юм гэж байхгүй юм чинь үүсэл тэгээд өмнөх дугаартаас манай ээж оролцсон. Тэгээд ээж ингэжсэн. Надаас одоо ингэж ямар асуулт асуух болоо гэдэг. Бид нэр урьдчилаад асуулт асуух ч гэдэг юм ээгөө тэгэд тодорхой яг таны хэлснээр яг ярьж ирсэн нь дараа нь бас нөгөө ярилцлага үзээд хэлж ирсэн байхгүй. Би нэг ээж авахаа тухай ярьсанд их баяртай байна. Дотор маань нэг тийм бодогдож ирсэн юм яригдсан гэдэг. Тэгэхээр энэ тухай ярихгүй байх гэж бол байхгүй. Тэгээ би таныг бол баяадрах гэж боддог байсан байхгүй. Гэтэл таа ч мөрөнгийн үе юм ба шүү дээ. Тэгээ яг миний гарал бол мөрөв. Би бол энэ хэрлэн сумандаа төгссөн хэрлэн сумаараа болж явдаг. Тэгээд ах нь бас яг нэг бурхны өгөгдөлч байдаг юм нэг жоохон шүлэг бичдэг авьяастай хүүхэд байсан. Тэгээд анх бол одоо шууд шүлэг бичнэ гэж байхгүй. Тэгээд тэр шиг би одоо боддгийн 77 он юм шиг байгаа. Би сургуулиас гарчсан байсан. Сахилга гуйж явсан. Тэгээд нэг өдөр аавынхаа ажил дээр хүрээд ирсэн чинь аав маань нэг юм мөрийн хамартай сахалтай торонхоо хүнтэй арих угаа суучсан. Тэгээ аав орж ирсэн чинь тэд нар тэгж хэлдэг байхгүй. Тэр хүнд энэ манай хүү одоо сургуулиас гарчаад байгаа маа. Энэ одоо жоохон бодлоод байгаа. Бодлох гэдэг миний чигийг халууцуулах гэдэг байна. Уусна элемгийн толгоос толгой холбоод идэх чам шиг шүлэг бичиж магадгүй гэдэг. Тэгээ би тэр хүнийг нэг анзаараач байсан чинь надаа нэг юм хар дэвтэр өгсөн баг юу. Тэр үе чинь нөгөө тэмдэглэлийн дэвтэр гэдэг чинь ийм гоё ориг гоё байгаагүй. Тэгээ хиймэл нэг хар дайлан баг ингээд гадна талын бүрдсэн дэвтэр өгсөн. Тэгээ би тэрийг гадаа авч гараад өсгөхөд үтсэн чинь биш өөр ирэхгүй тэр юм руу яваад орчихсон баг. Тэгсэн тэрийг ингээд согсон чинь бураагүй хайрын сэтгэлээр өсгөн божуулсан гэж яаваа. Өхөөгүй амьтын хаглаа жоон шаналгсан хүүчин өргөн хэрлэнгийн хөвөөгөр зугаалж авсан амрага өнчин дэрний ганцаар орхин одсон миний итгэлийн гимшлийн доо хүний сайхан орчтон янгийн харамтан цэцгэлээд хүүтэн сэтгэлийн мэсэн таслуулсан амьдралаа чи баяртай гэсэн ийм шүлэг. Пүүх энэ яруу найраг гэдэг чинь ийм гоё юм уу гэд. Тэгэл тэр дотор байсан шүлгүүдийн цээжсэн 30 гарын шүлэг байсан. Тэгсэн чинь дандаа нөгөө тухайн үед хаалттай байсан чойн юм шүлгүүд. Тэр хүн чойн юм байсан. Оо тийм. Тэрийг бол би бүрэн хаанд очсон. 16-тай би бүрэн хааны хөдөлгөөн хүмүүжлд очихдоо би бүрээд найрагдлын бүрээд зүйлд уншиж өгдөг. Тэгээ намайг Тусан жамчин их баатар гэхгүй чойн юм шүлгийг уншдаг хүн нэртэй тэгж явсан. Тэгэл энээс маань эхлээд ингээд би шүлэг бичих сонирхолтой болсон. Тэгээ би бол өөрөөсөө болж явсан. Мундаг буруу алдсан хүн шүү дээ тий. Тэгээ ингэж явахдаа тэр одоо хүн төвчөр газар явахдаа болцоо аав ээжтэй сорив шүлэг бичдэг байсан. Тэгээд ихээ холоос хэрлэн урсгыг харах гэж ижидэн биернэ. Өрзөөлөн хүмүүстэй ойр байх гэж өндөр хандан биернэ. Алтан жуудан заларч ирэхгүй анхны бараг дагуулад ирмэн. Эргэж ирэхгүй холд үүр тутсан аавыгаа дурсаад ихэмшиг сүрлэг өндөр хаан ууландаа би залбирах гэж ирнэ. Дэргэд морд үрсэж шууд нисэж дээлтэн огтуд хажуугараа хонхож дэлхийд амиж яваа улам илүү мэдэрч дингийн гөх гэрэлтэн би шүлгэн бичих гэж ирнэ. Тэгэхээр би бол одоо энэ өндөр хаан гэдэг энэ сайхан ариун дагшин газар шороо энэ нутаг ус ямар гайхалтай ингэж анх шүлэглээ. Тэгэл энэ цогоос хойш энэ нутаг усандаа амьдрам энэ нутаг усандаа чадлынхаа хэрээр бусд тусуулна. Энэ нутаг усныхаа үүх түүхийг би мэрэгжлийн түүхч юм биш те. Ингэж гаргаж ирж олонний өмнө 50-даа л гэсэн ийм зорилготой явсан хүн. Тэрэндээ өөрийгөө бас төхөж яваа гэж боддог юм аа. Тийм шүү дээ. Бид нар нэг 2019 онд хаа бид нар те нэг хойд чигийн 8 сумаар төслийн хүрээнд нэг баг болоод явж ирсэн те. Тэгэд тантай бас анх илүүх ойр танилцж ирсэн. Тэгээ бид нар нэг төслийн багийнхан одоо нэг урлагийн номер гаргаж гэдэг юм. Тэгэхээр л та нөгөө хаа хинти бол энэ өндөр хаантай холбоотой олон шүлгүүдийг уншиж ирсэн л та. Тэгээ би тэндээс хойш би таныг энэ таньдаг болсноос хойш би нэг дэлгэр жаргалантын хөндөө гэдэг энэ үг миний аманд энэ дэлгэр жаргалантын хөндөө гэдэг газар тамирч байгаа маань гэдэг нь надад их тийм гоё юм ямар гоё үг вэ гэдэг
санагдчихсан байхгүй. Тэгэхээр энэ дэлгэр жаргалтын хөндөө буюу одоо бид хоёроо ярилцлагач бас олж байгаа энэ өндөр хааны одоо тахилга болох гэж байна. Бас бидний амьдарч байгаа Чингис хотын маань түүхт бас ой болох гэж байна тий. Тэр энэ энэтэй холбоотой бид хоёр бас энэ яриан дээр өндөр хаан хотын түүхийг одоо та сая хэлж штэ хүмүүст хүргэх юмсан гэд. Тэгэхээр бид хоёроо яриа ихвчлэн энэ түүхтэй холбогдохыг илүү ирмэлцэн. Тэгэхээр ер нь бол энэ өндөр хааны түүх ер нь яг хаанаас яаж ямар эхэлтэй юм бэ? Энэ талаар та биднэрт нэг харин миний загтсан газар маа ажиллаа. Тэг би энийг бол одоо бас түмэн олондоо ярьж бас нэг хүн ч гэсэн энэ түүхээс өөрийнхөө мэдж авсан юмнаас хүргэе гэж боддог. Нэг настай хүн нас барахад нэг номын сан байхгүй болдог гэж байгаа байхгүй юу? Өхөлөтөн. Тэгэхээр өнөөдөр би бас жаргаар наслж гаж явж штэ тий. Зэж бурхны ороо явчих юм билээ мэдэхгүй штэ. Тэгэхээр би бас наан бас ингээд энэ түүхийнхаа тухай ярих гэж боддог хүнд хүрэх юмсан гэж хүсдэг юм чи одоо ингээд өрөөдөр биелүүлж байна. Тэгэхээр анх бол бүр энэ бидний түүх бол одоо 970 оноос эхэлсэн штэ. 1000 гаруй жилийн түүхтэй штэ. Одоо 970 онд Аланга гэдэг бэлэвсэн хатан одоо Бодончоор гэдэг хүү гаргасан. Эннээс одоо Боржигын шуудын ураг эхэлж байгаа шүү дээ. Тэгээд эннээс эхлээд ингээ явсан. Тэгээ Боржигын гэдэг чинь одоо нэг актер тийм дээрэнгүү гэтэр гэсэн нэр биш шүү дээ. Зинхэрнүүдний л гэсэн тийм зинхэрнүүдтэй хүмүүс байсан гэж үздэг тий. Тэгээ ингэж явж байгаад тэгээд одоо Батмагтаян хааны 11 дэх гэрсэн сон тайж гэж. Жалаар гэрсэн сон тайж гэж. Энэний одоо 7 хүүд одоо алах 7 хошиг одоо өгсөн. Тэрний одоо хатаахаа гэдэг хатан өгтөө. Тэгээд амин дөөрөл гэдэг одоо хүн энэ зүүн зүгийн зүүн халахыг одоо өмчилж одоо захирч авсан. Тэгээ энэ хүн удалгүй насвараад одоо мөр бөөм гэдэг амин дөөрлийн ганц хүн одоо зүүн халахыг захирсан. За энээс гарсан одоо хүн шолоочсон хан гэж, гэгэнчсэн хан гэж, Далай ламаас гэгэн цолгоцсон шолоо гэж мундаг тэмшигшгүй. Яг энэ үед нөгөө манжууд Монгодыг хэрэгшээлтэй авах гээд маш их одоо урдаас төвдөө нийлж одоо Монголыг авчиж явах гэсэн. Тэгээ энэ хүн 1640 онд Түшээ Тангамбатэрчийн хөө 5 настай сан озрыг Ширээ цагаан нуур гэдэг газар ангхдвар богдод өргөмжлөхөд очиж гэгэн солоо өвөр дээр нь 5 настай хөөг суулгаад гэгэн солоо албан ёсоор өгсөн. Тэгээ энээс эхлээл Чичин хааны түүх эхэлнэ. Энэ одоо энэ түүх бол одоо их эртний түүх шүү дээ тий. Ингээд нааша Чичин хангууд үргэлжилж явж байгаад хамгийн гайхамшигтай Чичин хангуудын нэг болох Ингтрийн Арцад гэж 17 дугаар Чичин хан. Энэ хүн 1817 онд аавынх нь нүдний хараа муудаад ханд өргөмжлөгдөж Чичин хан болсон. 17 онд болсон. Тэгээ энэ хүн бол одоо 17 онд болоод энэ үед бол одоо манжийн даралд орсон байсан шүү дээ. Тэгээд энэ хүн одоо энэ манжуудаас нутаг ус энэ зан заншил энийгээ одоо яаж авч үлдэх вэ гэдэг юм арга шийдсэн. Тэгээд цугагаа одоо ноёдтой чуулганд орохдоо хэлдэг байсан. Бид өнөөдөр бусдын эрхэнд бусдын өмнө бохилзөвч уул ус газар шороогийнхоо нэршлийг авч үлдээд уул усаа зөв одоо лам хүлээр нь дахиж ингэж чадваш бидний хойч үе минь өөрийн эрхээр жаргах цаг ирнэ гэж хэлж байсан. Энэ хүн 57 жил хан ширээнд суусан. Тэгээ энэ хүн ингэж яг хан байж байхдаа 1826 оны улаан нохой жил гэж байгаа. Улаан нохой жил дээд шүтээний шинтийг талын буудлын гэдэг газар байсан гэдэг байна. Гэхдээ энэ Батнарын талын буудлын гэдэг газраас нүүж ирсэн гэж яриад байгаа боловч бас яг энэ нь бол тогтоогдохгүй байна. Хөлжиж сургууль доктор Юмбүрлийн сарвал байнгайд нар бол энийг бол яг энэ одоо юу гэдэг гаргаж ирсэн шүү дээ. За тэгээд 1826 оны улаан ах хожил мөгдгөр сөглгөр уулын урд тормой хэрлэнгийн цагаан эргийн хойд хөвөө дэлгэр жаргалантын хөндий хэмээх газар дээд шүтээний шинтийг Чичин хааны өргөө нэртэйгээр салж нутаглан суумаа гэж зарлиг гаргаад тэгээд энд ирсэн. Одоо бид өнөөдөр дэлгэр жаргалант гэдэг
нэр бол мартагдчихсан байсан. Би энийг уншаад үе нэр нь дэлгэр жаргална гэж ингээд шууд сэтгэлд буусан байхгүй. Тийм айгүй гоё ингээд бодхоор их гоё. Ингээд судлаад үзсэн чинь мөрөн голыг чинь дэлгэр мөрөн гол гэдэг байсан юм байна. Хэл одоо энэ мөрөн сувнаа урсж байгаа. Энийг чинь тий хэрэглэн судагдаг 33 голын нэг шүү дээ. Одоо сутгахаа байчаад яг нэг их бороо оруулж сутгадаг тий. Тэгээ энэ тэгээд наашаа ингээд дэлгэр жаргалантын хөндийг. Тэгээ энийг ингээд газрын зураг дээр үзэхэд яг дэлгэр жаргалантын хөндий гэдэг нь байж байгаа байхгүй. Тэгээд зааж энэ нэршлиг ер нь гаргаж ирээгээд тэгээд тухайн үед бас азар цаашаа өгч ирсэн. Тэгээд шүлэг мүлэг бичээд тэгээд одоо өөрийнхөө шүлгэн дотор тий Чингис хотын чуулгын чуулгыг тавихыг анх дэлгэр жаргалантын хөндий тавихыг анх зарилгачсан шинэ шудраг үжил бодолтой 13 дугаар сарчин гарчид ханганд би хэлжсэн. Миний шүлгэнд байдаг. Яагаад ингэж хэлсэн бодсон гэхээр 18 онд баг хэнти уулыг тахих мөгдгөр шөгөргөө уулд өндөр хан цологч тахих үүлийг анх зарилгч нарчид байна. Тэгээ энэ хүн одоо анхынд нүүж ирээд тэгээ одоо энэ захиргааны урд талд байгаа алтан жанч гэж байгаа шүү дээ. Одоо энэ ухтаатны хүмүүсийн болсон байгаа. Энийг чинь Манжи хаанд би одоо мянган ашарж ямаа бурхан бүтээлгэнэ гэж хэлж энийг бариулаад өөрийнхөө өвлийн ордон болгоод ороод сууцсан. Ийм тэгээ энэ хүний бас түүх цаашаа бол гайхамшигтай. Ягаад тэгэхээр тухайн үед одоо хан адуу гэдэг адууны үйлдвэр бий болгоод сайн хөгжлийн адуу бий болгоод тэгээд даншигаас 13 төгрөг 57 хэрэг хүрсэн хан адуугаар ийм гайхамшигтай хүн. Тэгээд энийг яг ингээд судлаад үзэхээр энэ чи яг энэ хүний амьдарч исэн он цагт Бүлдэгтийн Дамжаа Арвжаа гэж Тошгон хотод 5 дугаар ноён хотод Дамжаа Арвжаа амьдарч исэн. Тэгээд 1829 32 оны даншигт Өндөр хаан уулын хошууны 15 морь айраг төргийг авсан баг шүү. Ямар ч нэг сумын морь шүү. Ямар ч одоо тийм юугүйгээр өөр одоо хошууны морьд орохгүй. Тэгээ энэ түүхэн амжилтыг 2 удаад авчихсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө тэр үед одоо өвгөн ноён даншигт 3 нас оролцдог гэсэн. Ирсэн юм одоо хэн юу Дамжаа Арвжаа ирсэн байгаа ч тэгээд ирж үжиж сэтгэл нь хөдлөөд тэгээ арчиттай болоо чамд зориулж би нэг сайхан дуу бүтээж өгнө гэж хэлээ сац. Тэгээд тэр 1832 онд Алтан жанч өргөөнд нь ирж Чичэн хан амтны хүлэг гэдэг дууг зохиож тэгээд дуулуулж өгсөн. Энэ дээр тэр Чичэн хан амтны хүлэг гэдэг дуу бий болсон. Тэгээд яг хөдөө сүүл тэгээд бас түүхэл байх штэ. Тэгээ 1860-аад оны үед өвгөн ноён одоо 20 гарсан залуу одоо 30-аад настай юм одоо анх даншигт морь хариг туссан баг. Тэгээ яг одоо арч жоохон шаваач хүн байсан хүчүн дээр нь гараа тавиад өвгөн ноёныхоо уяач гэдэг юм өнчин хэрийг хордон гэдэг юм ингээд шогж хэлж ирсэн гэж байгаа. Тэгээ яг тэр хүнээс үл мэдээж тэр том хан хүнээс үл тэр шуна юм бас их л юм аваач тий. Тэгээд энэ өндөр хаанд одоо цол өгсөн хүн чинь энэ арчсад. Тэгээд тэр цагаас хойш мөгөлгөр сөглөр гэдэг нэр мартагдаад өндөр хаан болсон байхгүй. Тухайн үед одоо хангууд яаж энийг тагтдаг байсан бэ гэхээр хангууд бол зарилга гаргасан. Усыг ихэсэн дахнаа, уулыг билээсэн дахнаа гэж. Тэгээд хан өөрөө одоо Чичэн хан шүү дээ. Ямар олон хан байгаа шүү. Одоо Чичэн хан өөрөө морь унаад одоо хүрэн зохио гэд өндөр хаан уулын зүүн сувганд одоо тэр дундаваа гэж бидний нэрлээд байгаа тэр хүртэл мартайгаа давхдаг байсан. Тэгээ хүрэн зохионы тэнд очингуудаа ном сум харагдаг байсан. Сум тавьдаг байсан. Тэгээ сум тавиад тэгээд сургааганд цагаан дээл цагаан малгай өзгөөд тэгээд одоо цагаан морь сэтэрлээд тэгээд өндөр хаан уулын тайлга эхэлдэг байсан. Тэгээд одоо ингээд судраас ингээд түүхээс хараад байхад тийш өндөр хаан уулыг тахихын тулд тухайн үе чинь одоо хангуудын үе чинь Чичэн хаан аймагч 23 хошуутай байсан. Тэгээ 23 хошуунаасаа за танай хошуу 10 бүх 120 хонь тэдэн үхэр тэдэн сур харваач 128 бүх өрөлтөн. За тэгээд
150 хүн сур харавна гэдэг ингээд сумд одоо хушуунд даалгаж өгөөд тэгээ ядуусыг хоолнд хэдэн хонин тогоотой ирнэ. Тэгээд 7 өдөр ингээд өндөр хаан болдог. Зуны тэргүүн сарын одоо шөнийн 8-наас эхлээд 21 хүртэл тагтдаг байжээ. Тэгээд ийм зан үйлийг одоо тэр арчид гэдэг хүн анх тэрнээс өмнө байшилж байж мэдээж байгаа. Ер нь тэгээ сайжруулад бүр зарилга гаргаад ингээд энэ нь одоо 30 он хүртэл үргэлж ирсэн. Тэгээд юу Чечин хаан аймаг чинь 380 жилийн түүхтэй аймаг. Хаан аймаг нь тэгээд 1926 онд 23 онд одоо манай аймаг чинь Чечин хаан аймаг нэр байхгүй болоод хан хэнтийн уулын аймаг гэж бий болоод тэгэхэд Чечин хаан аймаг 91707 хүнтэй байсан байна. 91000. За тэгээд өндөр хаан уулын одоо сүүлд 26 онд одоо нэг юуны ардын хувьсгал ялаад тэгээд өндөр хаан уулын хошуу байгуулагдаад 6 сумтай 4800 гаруй хүн амтай байсан. Тэр 6 сумын дотор нь одоо өндөр хаан уулын хошуун дотор нь хааны хошуу гэж байгаа шүү дээ. Тэр хошуун дотор өндөр хаан уулын хошуун дотор нь мөрөн, идэрмэг, баян хотог, баян мөх ингээд багтаад ингээд 6 хошуутай 4000 гаруй хүн амтай ийм байсан юм билээ. Тэгээд дараа нь одоо мөрөн сум гэдэг чинь дайчин хөндлөн гэж хошуу гэж анх байгуулдаг, сум гэж байгуулагдаж тусдаа гараад тэгээд хотын хэрэлдэн сум бол тэгээд тэр баг болж явж байгаад 23 оноос л уул нөгөөсөл нь байгаа юм байлээ л дээ тий. Тэгэхээр өндөр хаан уул маань бол тийм нэртэй л ер нь бол байсан юм байна. Өндөр хаан бол яг ориг нэр нь одоо мөглөгөр шогөлгөр байна шүү дээ. Одоо өндөр хаан бас одоо эн чинь хайрхан гэдэг нэртэй болох гэдэг шүү дээ. Тэгэхээр би энэ дээр үл жоохон шүүмжлэлтэй хандаад яг тэгвэл одоо хүний нэрийг бүтэн овог нэртэй хэлэхэд одоо тэр хүн маш их баярлж яддаг гэж байгаа шүү дээ. Одоо давгийн Эрдэнэ Баясгалан Лувсан жамшин их батраа гэхээр одоо маш их би урамшиж яддаг одоо жишээ нь хүн хагас нэр байдаг шүү дээ. Одоо нэг хүний баясаач гэдэг юм уу, инхээч гэдэг юм уу. Инхэд бол хүн жоохон гомдонгуй байдаг гэдэг шиг. Тэгээд нөгөө энэ юутай холбоотой гэхээр яг баруун шигийнхэн бол уулыг хайрхан гэдэг байсан. Тэгээ бид нар бол одоо 33 хаан нэртэй уултай ийм аймаг шүү дээ. Одоо Хинтээ аймгийн нутагт хаан нэртэй 33 уул байгаа шүү дээ. Монгол улсын хэмжээнд хамгийн их хаан нэрт. Дэлгэр хаан гэхэд ураг 4-5 байдаг байна. Хаан гэдэг уулуудын нэрэн дотор орсон. Тэгээ өмнө дэлгэр тэр үтгэл өмнө дэлгэр хаан гэдэг сум хүртэл байгуулж ирсэн. Энэ их нутаг усны нэр өвөрмөц юм шиг. Одоо бид нар энгийнээр бид нар ингээл ойр зурх хүмүүс дээрэлцэж яддаг байхгүй юу? Жишээлбэл одоо ингээд энэ дээр үе хүмүүс бүгдээрээ геологч байсан юм аашин тий. Жишээл Эрдэнэт гэдэг тий. Эрдэнэт гэдэг тэнцээ Эрдэнэт тэнд нэг юм Эрдэнэ байна гэдгийг мэдээд тэнд нэрлэж шүү дээ. Жишээл оюу толгой гэл тий. Ингээд тэнд байгаа нэг эрдэс баялыг мэдж байгаатай адилхан манайх бас тэгээд их хаан ялтчгүй байх ёстой л байх. Одоо би энэ дээр юу хэлэх шиг Монгол хүн болгон эртэрцэгч байсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид бол маш их одоо нэг агуу хүмүүсийн үргэлжил үрсад шүү дээ. Жишээ нь одоо дэлхий дээр 200 дөрөв гишүүн АК-тай хүн дөрвөн дөрөв шүү дээ гэж байгаа. Биднээс нэг дахин илүү. Тэгэхээр энэ хүмүүс 2 тэрбум хүнээс нэг л төрнө. Тэ? Тэгэхээр одоо 8 тэрбум амтай гэж үзэхэд одоо дөрвөл төрчөөд байгаа шүү дээ. Тэгсэн энэний нэг нь Чингис хаан байгаад байгаа байхгүй. 200 дөрөв гишүүн АК-тай. Тэгэхээр судлаачид яагаад 2 тэрбумаас төрөх ёстой хүн энэ Монголоос төрчихваа. Түүхэнд 100 сая хүрээгүй хүн амтай болсон. Тэр хүнүүгээс наашаа 2030 эдэн жилийн өмнөөс тоолоод одоо хүрэхэд түүхэндээ 100 сая хүрээгүй хүн амтай болсоос яагаад ийм хүн төрч шууд гайхамшигтай хүн төрвөө. Энэ хүн гэрийн хүрээнээс төрийн хүрээ байгуулад эдэн өнчин дүүтэйгээ бурхан алдан уулын хүрт үнсэн данс алдсан шалт шиг отог аймагта хаягдаад тэгээд тэн таан мангар өсч идэж өссөн хүүхэд ур тажид байгаагүй эзэнт бүрэн оргуу хоосноос гарч ирээд байгуулж байна. Гэт ингээд судалсан чинь icon 204 байсан. Яагаад ийм хүн төрөх болов гэсэн чинь Монголын энэ эрсдэл суур амьсгал эдийн дөрөв улирал. Ийм биш. Тэгээ хүн болгон эдийн мөчлөлтэй байсан. 13 дугаар зуунд эдийн мөчлөлт чинь ногоон үзэл байхгүй.
нэг гад сатгаад дэрийгээ суусан ч дотор нь арваа боодоо үрж ирээгээд хийж яддаг байсан. Тэгэл тийм юмныхаа буянгаар л бид нэрийн уул усаа өнөөдөр ингээ бүтэн авч үлдсэн болов гэж боддог. Тэгээ одоо бид нэр сүүлдээ өндөр хаан уулаа хайрхан гэж хэлсэн. Одоо би ингээл гадуур явдаг байхгүй. Тэгэн гол хайрхандаа бараалахад ирлээ. Хайрхан дээрээ гарчаад ирлээ. Тэр өндөр хаан одоо ингээ байдал өндөр хаан нэрмэд мартагдах гэдэг шүү дээ. Нэгэнт одоо ярьж байгаа нөгөө нэрлэв эргээд орохоор яагаад энэ Чингис хотын 200 жил гэж нэрлэх гээд хотын одоо тийм яг аймаг бол одоо 300 түрүүний хэлдгээр одоо 360 тий одоо ингээд юм цэцэн хаан аймаг гэж жаад тэгээд хинтээ аймаг бол 23 байгуулагдсан гээд ингээд явж жагаад тэгэхээр яг энэ Чингис хотын 200 жил гэдэг түүхийн ялгаа дундаас нь хэлвэл. За энэ юм тэр арцид одоо тэр зарилга гаргахтаа арцидээс ч өмнө бүр 3 дугаар Чичэн хаан, Норов Чичэн хаан хүртэл салхитын уулаас баруун тийшээ нутаглан Хэрлэн мөрний уудам хөндөд очиж суушин гэж ярьж ирсэн. Салхитын уул гэдэг нь Батнарын хойтлын уул юм биш. Тэгээ тэр хавьд байсан нь бол тогтоогдох гэдэг байгаа шүү дээ бас. Тэгээд одоо шуурн уу? Ийшээ Норов хаан уул, Норов Чичэн хааны нэрээс 2-3 уул байгаа шүү дээ. Одоо Норов хаан уул гэдэг хаан уул гэж сая эднэр чинь таглаа шүү дээ тий. Батнарын сүлд бол. Тэгэхээр энэс наашаал одоо тэр үйдлийн Хэрлэнгийн уудам хөндий гэдгийг л одоо тооцоолж ирсэн. Тэгэхээр тэрнээс өмнө өмхөө санамдэрж гэж одоо Чичэн хаан хүүхэд байсан. Энийг чинь тэр авга намжил гэдэг хүн чинь Инг Амгалан хаан руу баруун монголчууд Монголд авталсан байхгүй юу? 1690 онд. Тэгээд ингээд одоо галдан бошигт авталсан шүү дээ зөв Монголд. Ингээд автлангууд тэр авга намжил гэдэг хүн чинь өмхөө санамдэрж гээд Чичэн хааны удмын 7 настай хүүхдийг аваад цугтаачсан баг. Тэгээ Инг Амгалан дээр аваачаад яасан чи Инг Амгалан буман өрх дагуулж ирсэн буянтай хүү байна гэд. Тэгээд нөгөө хүүхдийг чинь хажуудаа жил сургаад хан хүн ямар байх ёстой гэдэг зааж шít. Тэгээд дараа жил нь 7 нуурт ирж өмхөө сологч. Тэгээд Чичэн хаанд өргөмжлөөд нутагтаа ирсэн гэж. Тэгээ эднэр ирэхдээ ирээд найр хийсэн баг. Тэгээ тэн дээр юу гэж гарддаг вэхээр өндөр довоо тойроод өлөн чонос авдагтай өндөр довоо тойроод өргөн их нараа хийваа гэж. Өнөр өтгнөрөө жаргаваа гэж хэлж байсан. Тэгэхээр юу хэлэх гээд тэгэхээр тэр өндөр довын судлаад үзэхээр өндөр хаан бол байсан байхгүй. Тэгээд тэндээс яг хөө бөөгийн шашнаар тахихтай хүний хүүгийн ганц зүрхээр өнчи хүүгийн зүрхээр туг тагдаг өлөн чонос авдагтай болсон. Тэгээ сүүлдээ шарын шашнаар ороод ирэхээр цагаан хүүхэн савдагтай болоо тэр түрүүний нэг цагаан дээлмэл цагаамаар ингэдэг гээд тэгээд сэтрэлж яадаг гээд цагаан хүүхэн цагаан азарх савдагтай болсон. Тэгээ одоо бидний амьдарч байгаа газар шин хааны өндөр доо гэдэг штэ. Одоо бас тий одоо тэгж хэлдэг. Тэгээд ингээд яасан ийм учиртай юм аа. Чи тэр түрүүнд асууж ирсэн нөгөө одоо энэ Чингис хотын тухай тий. Чингис яагаад болвоо? Хот гэж яагаад нэрлэх болвоо? Өндөр хаан гэдэг чинь утгаараа илүү утгатай юм шүү. Өндөр түүхтэй юм шүү. Түүхтэй гэдэг ингэсэн. Тэг яг одоо миний нэг хүндж явдаг нэг ах уу гэдэг юм мөрөн сумын. Одоо аав нь манай мавтай бас ойр дотн байсан. Тэр шатуу гэж нэг бол манай аав гэж танд. Тэгээд тэр өвөө ингээд жиндийн ихтэй ингээд манайхан цагаан шонхрох гэж мэднэ. Энэ хүн одоо нэг 78 онд нэг алдаж эндэд нэг асуудалд ороод энэ мөрдөнд байж л дээ. Тэгээ байж явахдаа бэрхийн соёлт гэж залуутаас хоёулаа байсан. Тэгэж яг тэгээд орчин хийх юм оргиж байгаа шиг л юм ярина ш. Тэгээ нөгөө 16 таа байсан 50. Тэгээд би хижээ нэг өдөр өндөр хаан хотыг Чингис нэртэй болгоно гэж хаад. Соёлт өөрөөс нь 3-4 ах сочиж исэн гэж. Юу чи одоо өнөөдөр Чингис гэж чанган хэлж болохгүй хэ чи бит хоёрын өндөр хаан хотыг Чингис нэртэй болгоно гэж юу гэсэн үг гэж байсан. За ингээд энэ яриа мартагдсан. 78 он шүү дээ. За ингээд явсаар байгаад он цаг улирч явж байгаад энэ хүнд бийж мишмэн болоод бас өснөө хийдэг болсон, зөв үйл хийдэг болсон тий. Ингээд явж байгаад 2013 оны 11 сарын 18-нд Дарчил тэр үеч нарчил аймаг удирдж ирсэн. Тэгээд энэ
юу спорт заалтанд одоо пүрвжүү дарга нь байсан шүү дээ. Тийм Эрдэнэ лөштэй хорлын дарга нь байсан тий. Тэгээд энд хорл хийгээд өндөр хаан хотыг Чингис нартай болгосон. За яг би энийг бол ирээгүй хорлолд нороо гэртээ байж исэн чинь Оростогоо даргын машин манаагатай ирсэн. Тухайн цагдаагийн газар. Тэгээд цагдаагийн дарга биш. Тэгсэн чинь нэг хүн та гараад ирж гарсан чинь таныг цагаан шогоор ихтэй авид ир гэж байна. Хаана уу гэсэн чинь манай найз нэг мехэрдэн цагт гэдэг. Тэдний авид ир гэж. Тэгээд тэднийх урд хангамжийн энд биш. Тэгээ машинд нь суугаад очиж гэрт орсон чинь Оростогоо дарга цагаан шогоор ихтэй бэрхийн соёлт Эрдэнэ цагт дээр байсан. За энэ хүн дээр 78 онд хамт. За энэ хүн дээр гэдэхгүй юу. Тэгэхээр надад юу ярих гэж байгаа юм бол гэсэн соёлтойч жоохон халамж. Үнэн гэдэг юу ярих гэж байгаа юм гэсэн чинь 50 битэр 78 онд энд аавынд мөрдөнд байж хахад 50 надаа хизээ нэг өдөр би Чингис хотыг өндөр хаан хотыг Чингис болгоно гэж ирсэн. Тэр хүслээ өнөөдөр би илүүллээ. Чамд хэлгэж байна. Тэгээд бид нэр ингэж тэгээ юмны одоо бас сайн сонсон юмны нөгөө хийн гэдэг бол нөгөө ярина гэдэг бол хийхийн тал гэдэг шиг ингэж бүтсэн ийм нэртэй маа тий. А тэгвэл өндөр хаан гэдэг нэрийг бид нэр авч үлдэх гэж бид нэр яваад байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр Доронцын одоо төвийг хэрэлдэн сум гэдэг. Тэгвэл хоёр хэрэлдэн сумтай байснаас өндөр хаан сум болгочихё. Энэ нэрийг бид хэзээ ч мартаж болохгүй шүү дээ. Манайч тэгтээ 93 94 оны үед бол өндөр хаан сум бол байсан юм билээ. Тэгээд Үлзийд тухайн үеийн одоо цэцэг цагаан нутаг дэвсгэрийн тэр хуулиараа одоо хүн амын тоон хотын статустай болгохын тулд Үлзийдийг нэмээд тэгээд өндөр хаан хот нэртэй статустай болсон байна гэж би бас нэг харж ирсэн санагдаад байна л да. Одоо нөгөө Чингис сумын хувьд бол хэрлэн сум л гэдэг байгаа байхгүй тий. Шаварсан хот бөгөөд Дорнод аймгийн төч хэрлэн сум гэдэг яваад байгаа тий бас. Хинти аймгийн Чингис хот одоо хотон Чингис тэгээд сум хэрлэн. Тэгэхээр ингээ хоёр сум гэж хэрэгжчихээд хоёр аймгийн төвийн сум байснаас өндөр хаан сум болчихвол гоё ба сонсгоч хүртэл гоё гэх. Хэрлэн маань энд орсч хэрлэн нэртэй хороол байна. Хэрлэн нэртэй зөндөө газар хэрлэн нэрийг ашиглаж шít. Тэгэхээр өндөр хаан гэдэг нэрийг бол юу авч үлдэх л ёстой гэж мартаж болохгүй нэг түүх. Тэр ингээд хүмүүсийн шүлгийг уншихад өнжин онон бодогчсон өндөр хаан мань гэсэн шүлэг аюул их гарч ирж байгаа. Дам л өндөр хаанаараа үлддэг шít. Ерөөсөө тэгэхээр энэ нэрийг бол бид бол өргөж ирхэмлж явж энэ хойд одоо бид бүхнийг эвэж идэг энэ сайхан уулаа өндөр хаан мань л гэж тэр одоо нэрээр нэршижил байвал бидний зүгээр юм уу гэж боддөг юм. Тэгэхээр одоо ингээд энд сууршлаа дэлгэр жаргалтын хөндөд сууршлаа тий. Тэгтэл одоо энэ манаа дээр байгаа гүнд гаргалан хийд байна шүү дээ. Хийд бол хуучин байсан суурь одоо хийд бол байсан юм билээ. Хийд бүр түүхэн илүү хугацааны үед тий. Одоо үед 380 хэдэн жилийн түүхтэй гэхээр бараг л одоо шарын шашин Монголд анх автаа хаан орж ирэх үеэс л энэ хийд байгуулагдаад тэгээд ингээд энэ одоо өргөжөөд ийм хүн их амтайш болсон баг тий. Тэгэнгүүт ер нь энийг дагаад одоо Шичин хааны өргөөгд энэ тавьчих. Тэгээ энэ чинь нөгөө Чингис хаан хот үүсний 200 жил гэж ярьдаггүй. Суурин иргэншил газар үүсний 200 жил яа гэдэг. Тэгэхээр энэ дээр чинь нөгөө нэг жоохон үндэсний юм гарч ирнэ тий. Өржигэн шуудын анхны суурин газар чинь чойр энэ хоёр болох гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь 200 жилийн болж болдог Чингис хот эндээс дахиад нүггүй шүү дээ. Нүггүй. Тэг хайшаач нүггүй. Тэгэл байна. Нэр өөрчлөгдсөн шамар суурь нь бол байгаа учраас тэгээ суурин дээр л байгаа тэмдэглэхээр байгаа даа мэн л. Тэгэд ер нь бол таны хувьд одоо нэршлийн хувьд хэрлэн сумаа өндөр хаан болголоо ч гэдэг юм уу те. Эсвэл одоо хот нь Чингис хот боллоо ч гэдэг юм. Тэгээд яг өвөр монголчууд хятадууд зарим нэгэн хотоо орд сотооч нэрлэгнэ гэдэг урьдтаад болгосон гинлээ гэл хүмүүс нэг амд амц юм ярьдаг шүү дээ. Би энийг их судалдаг. Монголд өнөөдөр Монгол улсын хэмжээнд 57 байгууллага Чингис нэрийг ашиглаж байгаа. Монгол улсын хэмжээ Чингис хаан зочид бодол, Чингис хаан иш гонгочны бодол, Чингис хаан хамтлаг, Чингис шараа ариг гэд ингээд Чингисийн хүрээ гэд ингээд тэгээ байж итэл одоо бид өндөр хаан хотоо Чингис гэж нэрлэхгүй бол яах юм бэ?
өвөр Монгол хөх хотоо Чингис гэд нэрлэлчүүл яах. Өвнөн биш дээ. Тэг бид өвөр Монгол руу маш их одоо өв соёлоо алдж байгаа шүү дээ. Яг үнэндээ. Одоо тийм биш дээ. Тий одоо бид одоо маш их өвөр монголчууд бараг монголчуудын анхдагч болоод одоо Монголын Чингисийн онгон тэнд байгаа гэдэг. Тэнд байгаа инээ тэрэ гэдэл. Тий мэдээ Чингисийн онгон бол урхан алдамт байгаа шүү дээ. Тэр их өвөрмөц юм байлээ тий. Шүү дээ. Ерөөсөө тэр бол асуудал байхгүй тий. Тэр бол одоо ил гаргаж болохгүй шүү дээ тий. Бид нар ингээд тэр уулын тэгэхээр Чингис нэрийг энэ хотоо нэрсэн миний хувьд зөв гэж бодож байна. Тий. Тэгэхээр одоо Чингис хааны одоо түүх бол гайхамшигтай шүү дээ. Яагаад гэвэл нөгөө дэлхийн одоо 40 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дээр 40 орныг иргэшээж 150 сая хүнийг нэг тугийн дор нэгтгэсэн. Монголын их одоо дэлхийн их амар амгалан бий болгосон шүү дээ. Бидний үед бол Чингис хааныг маш их муугаар ярьдаг байсан шүү дээ тий. Тийм таадчид нэрийн шилхээс болгоомжтой Чингис хаанаас болоод одоо олон хүн хэлмэгч шүү дээ. Ганцхан төмөр очиргоо чойн юм дээр биш шүү дээ. Маш олон хүмүүс жижиг чанга одоо газруудаар явж одоо бүр амьдралаараа хохирч зөндөө байдаг юм байлээ. Бараг энийг ингээд судлах юм бол бүр хичнээн 100 хүн болох юм байлээ. Агуу эрдэмтэн Монгол эрдэмтэн Гомлеев гэж хүн биш. Харгас нүүдэлч монголчуудыг магчныхаа төлөө 14 жил шаран суусан. Бутарын гямданд ял эдэлсэн. Тэгээ энэ хүн Торгуулийн батлаанд алга хааж явсан. Энэ хүн миний аав ээж хоёр нь ээж дэлхийн ариун нэргийн алтан гургалд Анна Ахматова гэж Батааны удмын үжиглэнтэй Орсын бүрээд эмэгтэй байсан. Аав нь Монгол халимаг хүмүүс. Николай Гомлеев гэж. Тэгээд энэ хүн хэлсэн байдаг л да. Ер нь Эйтэн гутлын маншаар дэлхийн бөмбөрлөгийг өсгөлж Эрэм талын хөлгөр ичийн талыг заршин. Миний удам хөх Монголын нүүдэлчин Мэлмэрэн алтрах талын цалин цагаан дуурах. Яагаад ингэж хэлж байгаа юм гэж. Би бол агуу үндэсний уршад дэлхий дээр 5 удаа эзэнт гүрэн байгуулсан. Монгол хүний уршад. Та нар өнөөдөр жүүд гэдээ өнгөрөөд байгаа. Жүүд бол 5 үе яваад удам нь байхгүй болдог. Тэгвэл тэр Монгол гэд миний энэ удам судраас өвгдээч юм энэ удам судрын энэ ус 10 үе яваад отог шалтдаг. Тус нь харилдгүй, ясна цайдгүй. Ийм агуу үндэстэн байхгүй. Тэгээд дэлхий дээр 2 агуу үндэстэн байдаг юм байна. Нэг үндэстэн дайчин ухаантай нь болохоор монголчууд, бурхан ухаантай нь болохоор жүүдүүд. Эдгээр бурхан шүтснийхаа ертөнцийг эзнийг эдэнд итгэснийхаа өвчнөд юм учрах явдаг. Монгол хүн яагаад гайхамшигтай байдаг вэхээр хүн болгон эдийн хөгжилтэй, ногоо хөгжилтэй байсан болохоор газар нутгийн их орныхоо нэршил бүх нутаг усаа яг хэвээр наваад үлдээсэн. Бараг Монголын ард түмэнд нөвдийн шагнал өгч болно гэж байна шүү дээ. Ийм шөөхөн хүн амтай мөртлөө 95,000-ны ноёнтой байсан. Чингис хааны сая хүрэхгүйтэй байсан. Тэгсэн мөртөө ийм одом газар нутгийг цөлжүүлдэггүй, гандуулдаггүй ингээд аваад эзэмшээд шулуу болгоно өөр ингэсэн нэртэй байгаа шүү дээ. Шинэ одоо хамгийн ойр юм ахын жамд ярихад энэ 8 толгой гэж энэ хойно байгаа шүү дээ тий. Хэдэн хожоо оршуулсан ерөөсөө хогийн чигийн нааталж. Тийм байт юм. Энд чинь дайргийн овоо гэдэг байна. За тий одоо тэгээ дээр нь хэдэн хожоо оршуулангуудаа 8 толгой гэж нэрлэлсэн. Намайг хоорогч 8 толгой. Тэгээд одоо сүүлдээ энэ шавгийн толгой чинь шавгийн толгой нэртэй болох гэдэг байна шүү дээ. Тэгээ шав гэж тий. Тийм л одоо ингээд нэршил одоо газар усныхаа нэрийг бол ингэж л одоо хадгалж үлдэх ёстой. Хэрэгтэй гэсэн үг тийм. Ер нь бол яг би ч одоо хөдөөний хөвгөлтэй баян мөх юм. Хоёрдугаар багтад манайх ч гэсэн ер нь бол одоо нутгийн хүмүүс чинь бид нар ингээл нөгөө хүйс толгой, хар толгой, цагаан толгой, номгон уул гэл ингээл үнэгт гээд ингээд хонгор гэл ингээд бид нар тэр ойр хавийнхаа бүх уул усны нэрийг хүсээг мэдэн тийм. Тэгээ нөгөө малаа асуухаар хонгорын зүүн суугаар л явж исэн. Тэгээ номгоны ингэртэлтэй гээд ингээд энэ одоо яг тэр хүмүүсийн энэ малч байгаа тэр нөгөө хоорондоо нутаг усны тэр нэр усыг хадгалж үлдэж байгаа яг нэг талын мал бас юу байгаа шүү тий. Тий. Ов соёл үлдээж байгаа. Одоо тэгэхээр чи хүүхдүүдтэй ер нь юу ярих юм бэ одоо? Энэ нэг овоолсон шороо байвал уул урсч байвал уул шүү гэдгээс л өөрөнгө болох гэдэг чинь нэрээ бас тий. Нэр усаа хадгалж үлдэнэ гэдэг нь чухал юм. Гэхдээ би одоо энэ сүүлийн үеийн аймгийн удирдлага өндөр хаан уулыг дахих наднангоос эхлээд харин нэг билээсэн дахиж бас нэг
сан үйлээс сэргийж штэ. Тийм байх. Хуучин чин дараагнаас чин жиптэй ааглал ороо дээр гарангуутаа шууд урдлынхын тогоон дотор хинч тэр томтойгоо авчиж тавьчих хийдлээ байцсан. Тийм л. Тэр дотор аваачаад баахан сүү хийгээл тэгээд дээр нь арих уужгаал буугаад ирдэг штэ. Тэгээ бусдад иргэдэж бас очиж наадам нахаан тэр нь болж байгаа юм тийм. Тэгэхэд энэ наанаас нь ингээд эндээс хараад тахна гэдэг чинь одоо бурхан алдаа ууланд хүртэл тэр мохор ариг гэж заагаад өгсөн байгаа штэ. Тэгээд тэрнээс цаашаа хүн явж болохгүй. Бүр Чингис хааны үед бол 3 голын бэлчээр газар бусдыг битгий нутаглуулаарай гэж зарлиг үлдсэн. Энийг судлаачид үзээд бол Монголын төрд харьц усны хүн битгий оруулаарай гэсэн тийм захаас байсаал гэж байгаа. Тэгэхээр бид бол одоо маш их түүхийн шалгарлаар үлдсэн ус шүү дээ. Баруун монголчууд зүүн Монголд авчлахдаа хүү гарвал голын самнараа, хүүхэн гарвал гизгийн самнараа гэж авчихсан шүү дээ. Тэр бол 9 тааш тийм зарлиг гаргасан байхгүй юу? Монголын одоо алт уургийнхны хаан ширийг хүчээр булааж аваад хамгийн түрүүнд гаргасан зарлиг нь тэр л байсан. Тэгээд тэрийг 7 үе явсны дараа галтан бошид хэрэгжүүлсэн байхгүй юу? Зөв Монголд. Тэгээд ийм түүхүүдийг бол яригдчих юм байна, мартагддаг юм байна. Бас тэгээд нэг бид чинь бас нэгэндээ бас үнэн үхэлж чадгаа байж. Ийм л бас байна. Таны хувьд нэг эмзэлдэж явдаг юм байдаг гэсэн чинь ингээд нэг хаалган дээр одоо зоч төлөөлөгчтэй гуйрахтаа нөгөө одоо ямар байдлаар хөтж байгаа вэ гэдэг талаар тэр талаар одоо. Энэ дээр бол бид нар бол энэ хаалган дээр ингэж ухтж авах нь зөв. Одоо тэр бичсэн үгнээс хаалган дээр байгаа хаан Чингисийн үлгийн нутагт 5 морил гэхээр домогшил төрдөг шүү дээ тий. Тэгэхээр өөрөө ирэхгүй төрдөг. Тэгээ хаалган дээр ингээд гадны хааны нутаг зочид төлөөлөгчийг хүлээж авах гээд ингээ очиход одоо эндээс өслөл төгөлдөр очиж байгаа шүү дээ. Одоо энэ чуулгаас тэгэл хүүхдүүд тан бүрээ туссан өмсөж очсон надад нэг таалагдв. Яг үгүй л 3 бүрээ тустай 6 нь Монгол халах дийлээ өмсөд тэгээд 3 нь бас казах дийлээ өмсөд тэгээд тэр урианхай дийлээ ингэж бүгдийг нь хослуулаад явбал ямар юм бэ гэж боддог. Тан авчиад нөгөө хэдэн яснуудаа байхгүй дам бүрээдүүд энд амьдэрдэг юм шиг. Тэрнээс манай ерөөсөө энэ 81,000 хүний чинь нэг 10% нь л бүрээд хүмүүс аж төрдөг. Зүгээр эднэр дээр ямар нэгэн асуудал гарах гэж байгаа юм шиг. Ерөн зүгээр тэгж байвал зүгээр юм уу? Тэгээд манай энэ урианхайчууд амьдарч байгаа. Казак хүн амьдарч байгаа. Тэр юм амьдарч байгаа. Харин тэгээд ингээд сайхан халаглаа. Тэгээд нэг ийм үг байдаг юм байл л дээ. Арчлалынхны амин сүнс гэж яриад байдаг. Арчлалын амин сүнс юу гэдгийг гэхээр ер нь юу цөөнхөө хүндэлтгийг л одоо арчлалын амин сүнс гэдэг юм биш. Гэтэл цөөнх маань ямар ч асуудалтай байх гэдэг нь бас хитрхи хүнсрэг хүчил гаргах гээд хитрхи биегээр өвчлөөд хитрхи омгших гэдэг шүү дээ тий. Яг омгших ёстой жинхэнэ одоо бүр хэдэн мянган жилийн түүхтэй өнөөдөр халахчууд нь таашаа даруухан байх гэдэг байгаа байхгүй. Ямар нэгэн үндэстэн 1000 жил оршин тогтноод зүг байж чадахгүй бол мөхөл рүүгээ явчихдаг гэж байгаа байхгүй юу. Жишээ нь би түрүүн ярилцлагынхаа өмнө ихэнд хэлж ирсэн. Бид 900 одоо 70 оноос бодончоор богдоос эхлээд он цагаа тоолоход бид 1000 гаруй жилийн хилээсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэс дэшээ явдаг үндэстэн мөхөл рүүгээ явчих гээд байдаг. Зөв байхгүй л гэж байгаа шүү дээ. Зөв байлгахын тулд яах юм гэхээр үндэстэн мөхтүүд 4 шалгуур байдаг байхгүй. Тэрийг бид нэр давуулан биелүүлчих байхгүй. Нэгдүгээр биегээр өвчдөг гэж байгаа. Өнөөдөр биегээр өвчлөлтгүй бие гэж ярьдаг хүн гэж байхгүй болж. Хоёрдугаарт хорон донтох гэж байгаа. Арих, хар тамхи, одоо газанд мансуурах, тамхи татах ингээд хорын донгороо бид нэр дэлхийд тэргүүлж яваа. Гуравдугаарт эв нэгдлэг болох гэж байгаа байхгүй. Бид өнөөдөр эв нэгдэл байна уу? Хэдэн намбаж хуваагчаад зөвхөн нэг муу биеийн тамирын газар л гэхэд дотор 2 хуваагчаад байгаа шүү дээ. 30 идэх хүнтэй байгуулгал. Нэгнийхээ одоо нэг гэрте арга хэмжээ хийгээд нэг цайлдаг майлгахад 2 хуваагдчихоо тэднийх хэмжээ нь очихгүй гэдэг. Нөгөөх нь болохоор бид нэр очино гэдэг ийм болчихсон. Энэ бол нэг эв нэгдлэг бол. Дөрөвдүгээрх нь болохоор өөрийн өв туламжилдаа мартаж харийн ижил дахин шүтэх гэж байгаа. Бид өнөөдөр үндэсний наадмаач хийж чадхаа байж допинг хэрэглээ те. Ямар ч аргаар хамаагүй хүний дээр амьдрч илээвэл болоо гэсэн ийм үжлийг бид нэр
хойш үдээ суулгаад байгаа байхгүй. Тэгэхээр би юу хэлэх гээд юм хэр түрүүнд би анх яриандаа бас хэлсэн шүү дээ. Түүхээ мэдэхгүй хүн байгальтайгаа зөв харьцаж чаддаг бай гэж. Одоогийн сургуулийн хүүхдүүдэд бид одоо энэ нэгэнт бид нэр энэ уул ус дахин шүтэх тухай бас өндөр хаан уулаа хайрлах тухай ярьлаа шүү дээ тий. Тэгэхээр эднэрт одоо энэ уулын түүхийг энэ уулын домгийг аягүй их олон домогддог шүү дээ. Одоо энэ уул чинь би энэ домгийг хүүхд тогтоо ааваасаа сонсч ирсэн. Тэгээ би одоо нэгийг ч мартдаггүй байхгүй юу. Яг хөө мартчихаар нөхөр шүү дээ би уулна бол. Тэгэхэд нөгөө нэг хойсаатай энэ ах шүлэг таны цээж нь. Тэг яг хөө би тийм талд би. Тэгээд энэ одоо дом содрыг ингэ цуглуулж байгаа. Тэгээ манай аав нэг домог ярьж ирсэн байхгүй. Тэр чинь бидний хүмүүжүүлэх гэдэг шүү дээ уулна. Юу гэж ярьж байгаа нэхэр энэ өндөр хаан уулын өрт нэг манай нутгийн нэг хөгшин зусч ирсэн юм а гэж байгаа байхгүй. Тэгээ зусаад ачтайгаа хоёулаа гэж ач нь манчитай биш. Тэгээд аргал түүж яваад ирсэн тоон дээр улаан галзуу чон сууж ирсэн гэж. Гараад ирч. Энд чинь чоны налдгүй өндөр хаан уулын чон илбэхтэй. Тэгсэн мөртлөө айл майл руу нэг актер тавтай ирдгүү. Чи нэг чон савдагтай байсан гэдэг ба шүү. Тэгээд шууд чон тоон дээр нь одоо хүүхд рүү нарах гээд ач руу нарах гээд гэж. Тэгэн го шуун нуруутай шингэлгэн дээр марж суугаас хурж бариад дуурс чоноо дуутсан гэж байгаа шүү дээ. Тэгэхдээ чон эргээд л нөгөө өгшнөрөө дайрчлаа. Өндөр хаамын өршөөгээд л нүдэн айнаар хурцсан чинь сарсан аншаарын тас хурцсан гэж байгаа шүү дээ. Тэгээд уулаа дуучсныхаа буянгаар би хүүгээ аварч үлдлээ гэж ингэж байна. Тэгээ онон дундын хорихлаагаар гэж тэр үед 1000 гаруй хүнтэй хорих энэ бинтэрт байсан юм билээ. Тэгээд тэд нэр нааша аюу их оргодог. Явган нүчгээ оргоод тэгээ оргоод энэ хавьд баригдахгүй тулд өндөр хаан уул чинь битүү тарга байсан. Тэгээ энэ рүү ороод ирдэг. Тэгээ нэг хоёр оргодол орж ирэнгүүтээ ороод ирнэ хараад таргыг алаа, таргыг боож идээд аюу их ёншгоочуд нэг овоон дээр тавьчихсан байсан. Тэгсэн тэрийг аваад тармайлаад дээр нь таргалаад боож идээд тэгээ баруун ордор нь боож явж байгаа аянганд нэрхүүлээд өгсөн гэж. Тэгээ манай аав идэр ярихтаа бол тийм гадны хүнд хээлтэй бол итгээд хүнд их ташхан хайрхаан уулаа гэж ярьдаг байсан байхгүй. Тэгэхээр бид энэ бол юу хэлэх гээд байсан гэхээр энэ сайхан уул усыг л та нар хүндэтгэж хайрлж те яг энэ онгон байгалаар нь дахин шүтэж явахгүй бол бид ийм болно шүү. Тэгээд одоо энэ дээр арц эдийн тэр хэлсүг байж байгаа шүү. Уул усаа дахин шүтэж тэгээд ясцаанчлаа хадгаж үлдвэрс хойч үе минь өөрийн ирэхээр жаргах цаг ирнэ гэж. Одоо бид жаргаж дэндүү жаргалтай байна шүү. Тийм шүү. Яг үнэндээ хүн болгоныг л болохгүй гэдэг байгаа учраас цаанаа бол бид хүн болгон эрхчлээ эдэлж шүү. Хоёр хүн төрийн бус байгууллага байгуулад туг хийгээд гадагшаа гадаа бариад үжил бодлоо илэрхийлээд явж шүү. Энэ өвгдөө чимийн энэ ариун нандан газар усаа хайрлж явсны мөн тэдний зөв сэтгэлтэй үйл их орондоо хинч байсан годогдохгүй гэж хичээж явсан хүмүүс минь оюун сая бидэнд өнөдөр ингэж иршин гэсэн байна. Тэгэхээр энэ бидний одоо өөрсдөө бахархах, хүндэтгэх тэр ялгаатай байдлын тухай би нэг тодруулж хэлэх гэдгийгсэн. Би нөгөө хүний эсхийн байгууллагт 10 жил ажилласан шүү дээ. Тэр цаа хэлж штэ арчлалын одоо үр дүнд цөөнхийг одоо бид хүндэтгэж те байх ёстой гэхээр цөөнх нөлөө ингээд давмгаа эрхэдлэх гэдэг те. Тэгэхээр ер нь бол альва юм бол тэнцвэрээ барьж чадахгүй л байгаа юм. Тэнцвүүлж чадахгүй л байгаа мэд нар те. Тэгээ одоо ингэж жишээлбэл тэр сая ухтахтай холбоотой байх юм бол бидний гинтэнд явхад ер нь хинтийг гэхээр шууд бураад гэж ойлгох гэдэг тий. Баян тэр бол одоо миний ухаан орсон цагаас хойш тэгэж үлдчихэ. Бас миний нэг бас нэг бодож явдаг зүйл байдаг. Бид бол одоо энэ малчтай бол бас хайрлах хэрэгтэй байхгүй юу? Ондоо шилгээд байгаа шүү дээ монголчууд одоо нэг тийм хэллэг гараад ирчихсэн. Одоо бид нар юугаараа ондоо байх юм гээд. Бид энэ малч амьдралаараа ондоо байх юм бэлээ. Бусдаар бол чадахгүй. Тэг яагаад гэхээр одоо бид малчин хүнээс уртын дуу гиссэн. Бид уртын дуугаар ондоо байх шүү дээ. Малчин хүмүүсээс үндэсний бөхөгдсөн. Тэрнгээрээ ондоо байх шүү дээ. Малчин хүмүүсээс одоо сур харвах, барилдах ингээ бүх юм үүссэн. Тэгээд зүгээр наад захын нэг жишээ ярихад монголчууд шиг ингэж ондоочдаг дэлхий дээр бид Чингисийн монгол шүү гэж омгочдог ийм гайхамшигтай бас Төв Азийн өндөр зэгсэгт байгаа биднээс шиг байх. Яагаад гэхээр нэг өдөр
150 мянган морь уралдаж 30 мянган бүх зэрэг тавьж 3 мянган сурваач зэрэг ном харвж давхарчин тоогоор морийн 60 мянган хүүхэд ундаг тим наадам хийдэг олимпич байдаг. Олимпиад их сайнда шилмэл 10 мянган хүн оролцдог. Тим том наадам хүн болгонд хүртээлтэй хүн болгон оролцож бодох хүн болгон ингэж болох тим наадмыг бид хийдэг. Мөн 2 дугаарт Монгол хөдөө малчин хүн өглөө босоод гутлаа өмсөх, ороолтой орох, туцаа өмсөх, ороо засах, галаа төлөх, хүнсээ асгах. Тэгээд цагаан нүдэд хийх, усаа хийхээс эхлээд өдөрт 1200 ажил хийдэг. Ийм 1500 хөдөлгөөн ажил хийдэг. Энэнгээрээ бид өнөөдөр ондоо байх шүү дээ. Ондоо шах шүү дээ. Тэгээс бусчмаар бол бид бол тэргүй Европ гэж Сүрийн иргэн шилтэй Америк гэдэг шиг өсрөнгөө өгчсөн. Бид энэнгээрээ ондоо шах шүү дээ. Баггүй юу? Тэгээд нэг төргөний хэлдэг энэ уул усаа эрхэмлэж газар нутгаа харилж тэ. Хэрлэн гэдэг голын шин Чингис хаан мөнгөн ус хэрлэн мөсөн доогоор урсан гэж хэлсэн байгаа шүү дээ. Хэрлэн мөрөн гэдэг чинь Монголын нутгаар 1124 км урсаад Катын нутгаар руу гарахдаа 3.2 нь Хинтээ аймгийн нутгаар урсдаг. Тэгэхээр энэ бидний л гол алтан судлал гэдэг газараас Хинтийн нураас их авдаг. Тэгэхээр бид үл эднийг өмчлөх хэрэгтэй. Хүмүүсүүдээ гэдэг та нар гол усаа өмчлөөд та нар нутаг орноо Чингис хаанаа өмчлөөд гэдэг бид өмчлөхөөсөр арга байхгүй шүү дээ. Бидний дөр тоолгод ярьж түүх байхгүй болчиход шүү дээ. Манжийн түүх ярих юм бол баахан урвагч ноёдтой. Нааша ардын өмсгөл яриад ирэхээр дандаа хутлаад түүх. Оросд 70 жил дарс олчихсон. Ийм л түүх гарч ирж шүү дээ. Тийм биш дээ. Намайг хүүхэд багтлаа сангуу аж Оросод 31 машинтай очиод улаан иргэн тэнд очиод капсул хийж дэлбэлээд тампуугаар нь загсыг гаргаад ачдаг биш. Юу ч хэлдэггүй л биш шүү дээ. Одоо тэгэхэд бид нар юмдаа ийцэн болсон шүү дээ. Одоо тэгээд дэлбэлээд үзтээ. Эсвэл ахын хүмүүс энэ дэш биднээс даггүйж очиод чи миний уул усыг энэ бол их оронч үү шүү дээ. Бид цаах юм их бий бас. Ажуугаар саар юм бас их байна. Та тэгвэл одоо ингэж боддог юм. Одоо яг энэ нэг жижигхэн одоо нэг маш жижигхэн. Гэхдээ нэг тийм их хөрөнгө зарахгүйгээр одоо засчаасаа гэж бодож байгаа зүйл юу вэ? Яг одоо өндөр хаан ч гэсэн. Одоо их хөрөнгө зарахгүйгээр. За. Тэгтээ яг одоо нэг хүмүүсийн жоохон сэтгэл гаргаад засчих боломжтой яг таны хувьд одоо харагдаж байгаа юм юу вэ? Би энэ дээр үл ерөөсөө энэ ардын нам эхлээд ардын намын төр барьж явахдаа эхлээд нэг 3 хааны нэг хөшөө бариад тэгээ одоо ингээд гүүрний энэ талд ингээд дэрсэн дунд аваачаад одоо хог боллоо шүү дээ. Энийг л гоё янзалчих юм бол эндээс орж ирж байгаа гарч ирж байгаа ус чинь ямар гоё өшөө дурсгалтай хаана ямар мундаг хүндэлдэг юм. Тэрнээ шууд ингэж орж ирээд ийшээ гараа явахдаа захиргааны нэмгээр гараад энэ оксатны жүмүүдийн хажуугаар гараад явахгүй шүү дээ тий. Тэгэхээр ингээ хүний нүдэн дээр ил байгаа. Яг зүгээр хүмүүс тогтоо мигээд хэлдэг байхгүй юу? Манай найзууд. Цааш одоо урагшаа гараад нэг зарсан мөрнийхөө хойноос санаагаар унаа сууж байгаа нэг өвгөний өшөөг харчаад гарна гэж. Тэр нэг өвгөн ноёныг баруун тийш харуулаа барьсан чинь тэгж хэлж байгаа байхгүй. Тэгэд нөгөө 3 өшөө нь харагдахгүй л байгаа. Би энэ саадыг аюу гоё болгоод нэг болгочихсоо л гэж бодож байгаа зүгээр ойрын үед шүү дээ. Тэрнээс бол одоо би нэг тийм том юмд нь би ямар бодлого төрүүлж байгаа хүн байгаа биш хангу тий. Гэхдээ ер нь бас нэг ингээд хөгжилдөө нэмэр болдог. Энийг л янзалчвал маш их сайхан болно шүү дээ тийшээ. Өнөөдрийн битгаараа сэдвтэй ч бас холбогдож байгаа юм л да тий. Тэнд ч одоо 9 өрөлгийн маань хөшөө бас нэмэгдээд баригдсан байгаа. Барайд ирчин тэгээ 3 хааныхаа хөшөөг барьсан гэж байгаа шүү дээ. Гэхдээ өгөөдөө Чингис овлоо горуул гэдэг байгаа шүү дээ. Тэгээд одоо Монгол хамгийн зүүн талд нь бас нэг тулга тавигдсан байх шүү байна. Тийм нэг тулга мулга тавьчихсан байна. Харин нэмэгдэх уулнаас агт нэмэгдэхгүй ч нэмэгдэж байгаа юм шиг үлээ. Дэрсэн дундаас л харагдаж байл л дээ тий. Намрын дэрсэн дундаа ганц 2 өвхөр явж байгаа юм шиг харагдаж, бараа өвхөр явж байгаа юм шиг харагдаж байл л дээ тий. Тэгэхээр шигтэй газар дэрс их оргодог байхгүй. Тэгээ одоо л зөвөрлөхгүй л энэ дэрсэн дотор тэгээд идэгдэл дууссан шүү дээ. Тэгэхээр энийг бас манай өдөрлөг бас анхаарах байхаа тий. Одоо ингэж бит хоёроо сэдв чи 1000 сэдв гэдэг нэртэй л дээ. Тэгэхээр одоо энэ яалтч одоо яруу найрагч зохиолч одоо энэ бас та одоо хэдэн ном гаргасан юм? Би хамгийн анх
Хэрлэнгийн цэнхэр алс гэж ном гаргасан юм. Шүлгийн ном гаргасан. Шүлгийн ном. Тэгээд дараа нь хэрлэнгийн ойролцоос ингээд тэгээд цаг явах тусам гэдэг. Тэгээд энэ ном маань цаг явах тусам маань өвөр Монголд эвлэгдэх гээд 2-3 жил гацчихад байна. Өвөр монголчууд уугар дээр орчуулад тэгээд тэр Нармай Монгол гэдэг араад байгаа орой болгон 10 минут миний шүлгийг уншдаг гэж байгаа. Тэгээд би бас өвөр монголчуудыг үнэлээд энэ өндөр хаанд миний шүлгийг унших хүн гэж байхгүй шүү дээ. Намайг арихгүй энтийн их баатар гэдэг болохоор биш. Яруу найрагчийн их баатар гэж харахаа байж. Болорцонд та хэдэн жил орсон? Би Болорцонд 1 жил л орсон. Гэхдээ тэр бас нэг түүхэн бичлэг нь байдаг шүү дээ. Одоо шүлгэн ч их утга учиртай. Яагаад гэхээр нөгөө манай эмээ удган байсан гэдэг байгаа шүү дээ. Тэгээ би эмээгийнхээ гэгэнд орцгол зориулсан байна. Одоо энэ баруунтай сагаан баавга гэдэг дэлгүүр байсан. Энэний хажууд би эмээтэйгээ 70 онд амьдэрдэг байсан. Тэгээ манай эмээ хаалгаад өгчөж жагаад надаа түүх ярьж өгнө. Тэгээд надад тэр 1936 онд төрөөд тэгээд 40 хэдэн он цаашлуулсан аав ээжтэйгээ цаазаар авахсан тэр Цэрэн бонцог буюу Ламаадан гэж үгийн тухай, Гармын гомын Ламаадан гэж үгийн тухай ярьдаг байсан. Тэгээ яг би том болоод нэг шүлэг бичдэг болоо тий. Тэгээ бас яг тэр Ламаадан айгүй том хүлээж авсан юм шиг байгаа би 10 настай цаашлуулсан шүү дээ. Тэгээд ерөөсөө хүлээж аваад бодоол явдаг ш. Тэгээд нэг өдөр би ч бас том хүний шав шүү дээ. Монгол улсын соёлын гавь сэтгэлтэн соёлын гэрүүлэгч Домби Нямаа гэж хүний шав шүү дээ. Тэгээд Нямаа багш болор сумд шүлэг авнаа. Шалгарсан шүлэг явна. Чи шүлгөө өг гэсэн байхгүй. Тэгээд би гинт нэг Ламаадан санаанд орж ирээд тэгээд эмээдээ зориулаад бичигээд тэгээд лааны гэрээс шүүмэж унтарсан өрөвдөм заяатай Ламаадан хүүгийн уйдгарт бүх бодлогын тодорч сүүдэн сүндэрсэн хүслийн минь суврах норж зүрхний угтаа би үннийг хайж явнаа. Аимшигт нэгэн агшин өнгөн дэших хүнэрхэд амьсгалд хүчин харанх үннийг эгээг хэмлэн амьдын дансанд үгийн сүжиг хуйлж адын цус тарваагаар хотлын хэлийг билүүдэн нүдэмсэн цэжгэрсэн салхи дээлний хормоос ихсэж нүч хурсан бодлогын хардлаган мэлмиг жичлэн нүгэл чинийн дошгон хэлэн оволцож нүд дэлдрэхэд гонигт харуулсал мэгшин маанын уншлаг аман дэвлэхгүй боторч Монгол нутгийн минь газар шараа гарчлан мөхөл зүгнэх аялгауг иншигнэж мөрөөрөө хүүхэн хувь заягаар тахуурхан цустай гутлын уландар хүүхдийн дуу цахардж шуутай дээчийн удам төр ам шараадан унахад цээжин төлөрсөн зулай нэмгэн айдас үржиж цэцгшийн үндэс газар дорс юмрын сэтгэлд гялцах ухааных тэнгэр Ламаадан сэргэд мартагдахгүй шүүдний минь нарыг самардна сэрвэлж халагнууд домгийн бом гэж сэнсэсэн хөх болноос гал усчуулын сам гэд биччихлээ. Уртаа юмчнаас. Тэгсэн чинь ажгаашгүй Нямаа өгшөө дууд чинь боловсрал төвдөр. За чиний шүлэг шалгарсан. Тэгээд 95 оны болорсонд очиж шүлгээ уншижсэн. Тэгээд ахиж бол болорсонд самд орох боломжгүй явсан. Тэгээд за энд зүгээр тавилттай жүжиг шиг юм байдаг юм байна. Энд би ороод нэг энэ даваанаас хасагдах юм байна гэдэг дахиад болорцом гэдэг мундаг наадам руу зүглээгүй тий. Тэгээ яг ингээд ийм ном бичсэн. Тэгээд одоо бүхийн тухай би ч бас Хэнтэй аймгийн энэ үндэсний бүхийн аймгийн наадмын үзүүр төрөө манай авч бүх судалдаг хүн байлаа. Тэгээд нөгөө ингээд цагаан сараар тэр үчи бүхийг цөөхөн гарна. Нэг жил арх тавьчихсан. Тэгээд нэгийн даваанаас нэхлээл нэг бүхийг арааduгаар сонсон. Бүгдийг бичдэг. Тэгээд аймгийн бүхчүүдийг ингээд судлаа соглуулдаг. Тэр нь надад үлдчихсэн. Тэгээ аав маань ямар тэр үед ном гарах ухаан байсан биш, ном гаргуулагч байсан биш. Тэгээд би тэдний навангуудаа 91-гээр ном биш. Энтэй аймагт хүн болгол төрүүлсэн гэж яриад байгаа юм. Энд чинь бас хэрлэн сумч нь бас нэг дархан авраг, нэг авраг цалтай хөхтөө агуу нутаг штэ. Сошинда сандаа хүний шүтэн төрсөн байхгүй юу? Хэрлэн сумын нутаг. Тэ ягаад боёотгийн. Яг бай тэр их түүх ярүүлэх уртын гүнд гаргалан хэдэнд одоо бас сурч ирсэнгаа шавилж сууж ирсэн инээ тэр харин Баян хотог энэ хүнийг мундаг авч явж байгаа шүү дээ. Бүр энэ чинь 1947 онд Мөрөнгийн Оватын нааталд 2 гутлаад ирлээ тэрлэгээний мөрөд хаврын шуурганд нас барсан шүү дээ. Тэгээд яг хөө зүгээр тэр үеийн настай улсууд бид нэр бүхийнхээ саяг их муухай гомдоос юм да. Бидний бүхийнхээ саяг сэрхэмээр байна. Санжаа дам гэдэг Өмнөг аймгийн энэ засаг дарга байсан
үйлдвэрчний төвшөллийн дарга байсан ч гэлөө нэг тийм том өвгөн насан очир дарга яндаг дарга хоёрыг гэртээ өрсөн гэсэн. Тэгээ цаад хоёр нэг биднээс нэг байр л нэгж байгаа гэж нэг өвгөнд нэг ганц өрөө байр өгье гэдээ очисон чинь шал омдоо юм ярьсан гэж. Би энэ таарга байсан босоо сууж хаад илүү өмсөд тэгээ гарахт нь одоо байр л нэх бахтай гэсэн чинь би та хэдээс нэг л юм өсөх гэсэн. Хинтээ аймгийн 60 жил явуулах гэж байна. Нэг Батэрднийгээд нэг гайгүй хуу гарч иж явах шиг байна. Цэндийн дамдан гээд нэг сайхан бөхөн энэ хоёрыг нутагтаа өрөөд хүндэтгэл үзүүлээд 60 жилдээ барилдуулчвал манай нутаг уснаас гайгүй бүх төрөх болов гэж хэлсэн. Тэгээ энэ ёсоор нь болоод ингээд нутаг уснаас маань ийм сайхан дархаа авраг тэгээ залгаад одон сайхан бүх энтийг төрлөө шүү дээ. Баян онгорчууд 70 хэдэн жилийн дараа төрүүтэй ихэд манайх бүр төрүүгөр бэлгцэн сууж байгаа зү. Тийм манай гэхдээ Босоо самдаа аврагаас хойш 64 жилийн дараа Батэрдэн төрүүлсэн шүү дээ. 88 онд бас хол зайтай. Тэгээ хол зайтай тэгээд би хаан давныг төрүүлж үзүүлсэн Арслан гэдэг ном гаргасан юм аа. 65 Арслан гарсан. Тэгээд тийм ном гаргасан. Тэгээ ингээд бас нэг бүх юм ухаад тэгээд хажуугаар нь бас энэ түүхэн ам надаас өгч юм аа бичиж үлдээсэн сайхан номнууд байна шүү дээ. Багшийн тухай нөгөө ээж аавын тухай багшийн тухай асуухгүй бол бас харамсалтай л да тий. Тэг би үл хэлсэн шүү дээ. Ах нь бол ил талд нэг хүүхдээ эрүүл сохтуудаа нэг ааштай л бай гэдэг шиг. Би одоо гэрчээ хөөг байхад нэг боловсралтай инээ дэрэ гэж худлаа яриад яах вэ? Багш хүн би бол 3 дугаар ангиас гарсан. Багш хүний тэр сайхан зан чанарыг бол үнэхээр сайхан хүний төлөө гэдэг сэтгэлийг бол би зомбын ямаа багш гэдэг хүнээс авсан байхгүй юу? Намайг тоохгүй гэж болж шүү дээ. Өндөр хааны гудамжны хөөхөд энэний шүлэг бичих гэж юу вэ шингэхгүй. Эдийн шүлгээ бариад нэг шүлэгч гэж дээ. Тэгээд нэг толгой зовшин бариад асаа чамд нэг жоох авиас байна шүү. Хөгжүүлэн шүү. Чи байна шүү гэдэг. Тэгээд би юу хэлэх гээд юм нэхэр манай ямаа өгшөл Хинтээ аймагт маш олон соёлын гэгэрүүлэгч нэр төрүүлсэн байхгүй. Өнөөдөр Монголын яруу найргийн эхний айргийн тавд нэлээд дээгүр давхиж яваа галсан сүхийг, Дамби од гэрлийг, Батчаргалын од гэрлийг тэ энэ сайхан яруу найрагчдыг төрүүлсэнийг би хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгээ ямар сайндаа одоо Хинтээ аймагт хан хинтийн яруу найргийн сургууль гэдгийг байх болсон. Тэгээд тэр чинь хийчүү сэдв үг штэ. Ангунд цачтаа ангунд цэцэг түнэм заа гэд. Болын ирэг дээр сангаж өхнөм заа цаашаа бичгээд тэгэл орхичдаг тийм хүн биш. Хүн цагийн зүгчээгүй. Тэгээ одоо ямар сайндаа тэр Наранч одоо ямаа огч маань хөөд болоод одоо 2 жил болж байна та. Одоо 1945 оны тэгээд 79 тэл бурхны оронд явсан. Тэгээ энэ хүн Хинтээ аймгийн түүхэнд энэ соёлын гэгэрүүлэх тал тэр маш их гавьяа байгаа шүү. Тэгээ энэ хүний бас шавны гэж явснараа бас бахархдаг байхгүй юу? Танд ер нь хүн байх гэдэг би бол хүн байх тал дээр бол бас боддог. Би хэлж байгаа сэгснээ долоо сөхөрснөө дэвшилдэггүй. Тэгээд сул дараагаа дээрлэхдэггүй. Бас нэг цоотой яваад байгаадаа гүйж ашаад олгоноод байдгүй. Өөрийнхоороо тэгээд ийм л хүн байвал надад их сайхан санагддаг. Нутаг орно гэсэн сэтгэлтэй. Тэрнээс биш актер тэр том эрдэмтэд чи хүн байна гэдэг бол ийм гэж үл тэрээр харж чадахгүй. Ягаад гэвэл наад жаргал чиний гар хүрэх газар чинь байдаг гэдэг шиг хүн байх ухаан миний гарт байгаа шүү дээ. Тэр өөрөө л хүний амьдрал эхлэлдээ биш төгсгөлдөө байдаг болохоор одоо энэ цөөхөн насандаа жоохон намтай явж байгаад тэгээд тэр чамаар орчлонгош явмаар шүү дээ. Хүн ер нь 3 хуулинд л захирагддаг гэдгийг л маш сайн санаж явах шүү дээ. Нэгдүгээр өнөөдөр цаг хугацааны хуулинд баясаа 1 настай болсон гараад 2 настай болохгүй гэвч албан хүчээр өнөөдөр төгс хүрчээл явж байна. Энэ бол цаг хугацааны хууль. Орон зайн хууль. Тийм биш. Одоо бид машинтай замаар явж байхад гарцаар л гарах болохоос биш. Гарцгүй яг тэр гарц гадар хүртэл газраа явна. 3 дугаар байгалийн хууль. Бид байгалийн хуулийг зуныг өвөл болгож чадахгүй, өвлийг зун болгож чадахгүй болохоор байгалийн хууль захирагддаг шүү дээ. Тэр энэ 3 хуулийг л ягт биелүүлж явал хүн байхын утга биш. Утга оршдог гэж л би ойлгодог шүү дээ. Таны хувьд одоо хайр гэж юу вэ? Нөхөрлөл. Хайр гэж юу ах вэ? Нөхөрлөл гайхамшиг шүү дээ. Одоо түрүүнд би сая хэллээ шүү дээ. Одоо хайр гэдэг бол маш олон төрөл шүү дээ. Одоо таны хайр муутай зооцоо хийдэггүй шүү дээ. Тэгэхээр агуу байгаа шүү дээ. Би одоо
нэг одоо хүнд маш сайн болоод тэрнтэйгээ амьдрах гэж би алдаа оноотой бүгдээринтэй нь хайрлж хайр байх болох биш амжилтыг хайрлаад алдаа тэр хүн юм чинь маш их алдаатай байна шүү дээ. Тэр болгоныг үгүй ядаад авах юм бол хайр биш хорл болдог шүү дээ. Тэр хайр бол хайр байхгүй л энэ дэлхийд тэр хүн байхгүй шүү дээ. Тэр хайр дуусахгүй юм л шүү дээ. Зүгээр тэр хайр дурлалын хайр бол дуусахгүй. Ижи аавын хайр гэдэг бол одоо бид юугаар ч одоо хэлж барахгүй тийм биш үү тий. Одоо хүртэл би ээж аваагаа боддог шүү дээ. Яг гэвэл тэг яг өөрөө жоохон залуудаа баярлуулаагүй маш их гомдож ирсэн болооч тэр юм уу маш их үлийн үдчих явсан болохоор тэгээ ер нь ийм байдаг юм бэлээ. Эмэгтэй хүний аргыг хүртэл амьдруулсан ир хүн жаргадгүй гэж байгаа юм. Тэр хайрлах гэж авшуугаад би тэр хүнийг жаргаана гэж авчирчаад тэр ээж аваас нь өгсөн бөгжөө ламбарт нь тавиад хүүгийн маань хоолж байгаа. Тэр хүний би аргыг баруулж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо би жаргахгүй яваад шүү дээ. Ягаад гэвэл би ч бас нэг эмэгтэй хүн хайрлах гэж надад сайхан хүү төрүүлээд өгсөн. Тэгээд би хайрлахад би хайрлж чадаагүй салсан. Хүмүүс болохоор танамаа чамаас салаад хүнтэй суугаа явчихсан. Надад хэлэх үг байхгүй. Би жаргаж исэн бол явахгүй шүү дээ. Би хайрлж исэн бол явахгүй шүү дээ. Үлийн үдчихсэн шүү дээ. Би эрүүлжүүлэхт ороод шоронд ороод гэрт нь өөрийнхөө гэр отон сотраас авчирсан юм болгоо хийж зараад арих уугаад ингэж хүн хайрладаг юм аа. Тэгэхээр өөрийн хайрлах гэсэн сайхан хүн байгаа болоод тэр зүй яваад гэсэн. Харин сайхан үр хүүхэд төрүүлж өгсөнд нь баярлалаа гэж үлдсэн. Тэгэхээр хайр бол маш их өргөн сэдвэлтэй ярил тэ. Гэхдээ хүн байхын хамгийн утга учир бол өөртөө итгэлтэй байх, бусдыг зөв хайрлах тэ. Энэ нандин чанараас л одоо хайр үүсдэг л гэж би боддог шүү дээ тэ. Нөхөрлөл гэж танихаар яг нөхөрлөл бол одоо бид хоёр ямар ч одоо асуудалгүй байхдаа одоо хүний багын найз гоё найзууд байдаг байхгүй. Би багийнхаа найз донд орохороо төрсийнхээ тайлаж чамаагүй дунд нь бахирдаг байхгүй. Жинхэнэ өөрөө нөхөрлөл яагаад тэгэн гот нөгөө найзууд мөн тэр яг хэрлэнгийн хөвөн дээр байхдаа нэг ийм л юм далчиг наал нүцгэн хүүхэд гэдэг байсан. Гэтэл хэлэхээр л би аюугүй огшоо явчихдаг. Одоо би үдид найзсан найзынхаа ажил уцаад тайлбал тэнийг юм уу хаашаа ингэж одоо гэж хүн бодно шүү дээ. Би л их олон найзтай байгаагүй. Миний найзууд бол нэг ч суутай алдартай нэг ч хүн байхгүй. Дандаа л нэг сайхан эгэл бөрөгөл улсууд зарим нь ч одоо бурхны оромж явлаа. Ер нь Монгол байна. 3 эрэгтэй хүний нэг нь 60-аас дээш наслж байгаа шүү дээ. Ирчүүдийг бол дэндүү хог дээр хайсан шүү дээ. Эрэгтэй хүнээс шийдэл нэгдэг, эрэгтэй хүнийг шүүдэг, амьдралаа авч явж чадахгүй байх гэж хадладаг. Аргаа барахтаа тэд нар өнөөдөр их амиа оруулж хүртлээ шүү дээ. Тэгэхээр би бол нөхөрлөл гэдэг бол тэр багын нөхөрлөлийг л гоё нөхөрлөл гэж боддог. Тэгэл тэрнээс дээшээ яваад ирэхээр ашиг сонирхлын нөхөрлөл, төр зуурын нөхөрлөл, жоохон шихүү яваад ирэх юм бол хүн гэрэл наалцдаг байхгүй. Тэг хүмүүс ирээд тэр нөхөрлөл биш шүү дээ. Тэр үл зүгээр чамайг толоож байгаа. Чамайг юу ч хөө болоод чамайг унаад ирэх юм бол дэвсэн дээрээс. Харин тэр үе чинь чамайг татаад босоод хүнийг л нөхөрлөл гэдэг байхгүй. Тэгэхээр нөхөрлөл эхлэлтэй биш. Төгсгөлтэй байдаг гэж. Яг л энэ байхгүй. Нэг бит хоёр суулаа, бит хоёр насаараа амьдралаа гэж хорим хийдэг шүү дээ. Гэтэл яадаг 2-3 жил дараа сандсан салчихсаж явж байна. Өөрхийн хоёр мөдөлтэй гудамжинд явж энэ хоёр ч тэгээд хүн ингээ харж идэг. Гэтэл 30 жилийн дараа өчнөө сайхан өр хөвгтэй болсон. Модчиг сайхан саглаадлал сэцгэлч гисэн ачигээ тойруулаад сууж идэг. Энэ л нөхөрлөл байх гэж боддог шүү дээ. Ер нь тий. Танайхаар хамгийн одоо аз жаргалтай байсан үе чинь юу? Хамгийн их миний хамгийн аз жаргалтай байсан үе бол хүүхэд нас байхгүй юу? Миний хувьд бол таны тэр бүтэн байсан үе байхгүй юу? Илэг бүтэн эмээтэй, ээжтэй, аавтай, ахтай, эгчтэй. Тэгээд одоо дүүтэй энэ үе маань байдаг байхгүй. Миний дээдлийн ингээд доотлын дүүг аваачаад хүн дөргөлчээ. Тэгээд 68 онд 6 онд гарсан дүүгийн маань. Тэгээд 70 онд Баярбаатар гэдэг хөөрхөн дүүтэй болсон. Тэр маань 2 нас барьсан. Тэгээд энэ баруун хойнод наадлын оршуулганд оршуулсан. Тэгээд 72 онд шүү дээ би 8-тай болж. Тэгээд би тэрийг санаад байдаг. Ороо гарахаар аав ээжтэй хэлж чаддаг. Тэнгэр аваа явчихсан гэж ярьдаг байхгүй. Тэгээд гараад нэг од хардаг.
Тэгээд нөгөө одоо авч явж байгаа юм болоо над харагддаг юм болоо гэдэг хүүхдийн сэтгэхүүгээр санаанд аюулгүй тодулж ингээ байдаг ш. Тэгээд энийг нэг аав ээж хоёр анзаараад нэг өглөө намайг хөтлөөд ийм тэр үе чинь нэг юм зам байсан маа тэг савнд ус хийгээд цай хийгээд тэг одоо энэ оршуулгын газар би их л хоол намайг үүрээд тэгээд хоёулаа ээлжилж үүрээд дүүгийн манширал дээр авчиж өгч гэсэн. Тэг миний элэг дэвтчихсэн. Тэгээд дараа нь ахаад дүү гарсал да. Тэгээд тэрнээс хойш бас одоо ингээ юу боддгоо гэхээр ташалбар агш хэлсэн байдаг. Хүнд хүү олдон дүү олдохгүй гэж. Ямар агуугүй. Өнөөдөр би ингээ явж байхад нэг эмэгтэйтэй тараад хүүхэд гаргахад би хүүтэй болчихсон шил. Тэгвэл миний аавд бурханд байгаа. Тэр хүнийг авчираж ижил дүүтэй болохоос биш. Өөр ямар ч аргаар дүүгүй болох. Дүүтэй болж чадахгүй шүү. Тэгэхээр энэ ах дүү гэдэг юм бол маш юм нандин холбоос байдаг юм байна. Тэнийг өнгөрсөн хойно дүүгээ бурхан жоод сая нэг дүүгээ алдчихсан л да. Тэр эдний дараа тэгээ өмнө ахыгаа ихжигаа ингээд 2 сарын зайтай ингээд алдсны дараа л ерөөсөө хүн ойлгож эхэлдэг юм байна. Бүтэн байх. Тэг бүтэн байх. Тэгэхээр миний одоо би чанд хамгийн аль жаргалтай үе маань яг тэр үе л байсан. Би хүний нурган дээр явж. Тэг яг сэтвэсээ нэг жоох ингээ хазаач идэх үү ягаад тэгэхээр чи хэллээ л дээ. Би одоо хүний хүсэж олцсон хөхт шүү дээ чи ч гэсэн. Ээж хоёр маань өвчөө тэгээд дундаас нь 10 сар тийшнээс одоо хижээ төрөх бол гээд үлээгээд ингээ гаргаа те. Ингээ айгүй гоё хайраар өсөж байгаа шүү дээ бид нэр. Илэг бүтэн байныг бол гайхамшиг шүү дээ. Гэтэл одоо тийм сайхан аав ээж хоёрын сэтгэлийг цангааг тайлж ирчгээд архинд ороод хогийн нохоо болоод орон шоронгоор яваа те. Ингээд бүр тэр хоёр маань ичээ бараад зааж энэ хүүгэл үлийн өрөөр өчирсөн өрмөн юм байна. Үлийн өрөөр өчирсөн хүүхэд гэж байдаг гэж байгаа шүү дээ. Тэр маань энэ юм байна. Ингээ бодоод тэгээд аавгаа өдөлөхөд би байгаагүй л те. Тэг ингээ бурхны оронж явсан. Гэтэл одоо би ингээд юу бодоод өгөхөр тэр хоёр маань тэнгэрээс харж байгаа. Хүүчин сайн яваа. Та хоёрынхоо нэрийг одоо хөөдөхгүй. Хүний амьдрал эхлэлдээ биш төгсгөлдөө байдаг юм чи. Одоо хүүчин зөв явж байгаа та хоёрын хараас очноо. Ингэж өөртөө зорилго тавьж явдаг байхгүй юу? Тэгэхээр үргэлжил нэг тийм хүний аз жаргал гэдэг бол нэг хэн нэгэнтэй холбоотой байгаа юм тий. Заавал хүнтэй. Хүнгүй аз жаргал гэж юу байх юм бэ тий? Одоо тэгэхээр аз жаргал олон юм л да тий. Тэгтэл ер нь хамгийн нандин аз жаргалтай үе залуучууд хамжилгад эцэг ихтэйгээ биш. Илэг бүтэн байшгүй л. Одоо биш ганцаараа болохоор ингээ баяр болохоор байр суух газар олж яддаг шүү дээ. Тэгээ нэг хүүхэд үгээд охингүй хүн чинь цагаан сарын өглөө гадаа нэгч машин ирэхгүй, нэгч хүн ирэхгүй тэгээд шинэ жилээр үл эртгээ амтаад өгдөг. Тэгэхээр энэ би гаргаж яваа биш байгаа шүү дээ. Тийм. Яг хөө өөрийн муу үйлээсээ болоод өөрийгөө ийм болгосон юм баг. Тэгээ ямар сэнда би хэлдэг шүү дээ. Чингис хотын баруун Жимээгүү хотын Жангорд шавгараатай байшинтай шавдар нэг нохойц нөхөр шоронгийн тухай ном бичиж шороотын зэвэн шиг шороо зөдөл гэж юмдаа гэдэг. Гэтэ энэ бол саагуур их утга учиртай. Илэг бүтэн байсан бол би ингэж ганцрахгүй шүү дээ. Тэгтээ эндээ одоо би гутардаг. Бас настна гэдэг чинь сайхан юм биш. Тэгтээ арихнаас гарч өөрийнхөө хайрласны тэ хүчинд би одоо Таалаас олны хүндлэл хөлөөсөн юм шиг. Тэгэхээр би байна. Архинаас гарахад хамгийн хүч өгсөн хүмүүс тэр хоёр өгсөн баг. Ерөөсөө л миний төлөө амиа тавьдаг биш. Намайг ингэж юу хараагаа ороход ял идэлж яхад коммунизм үе 750 км-ийн цаанаас 4-5 шуудаа 70 шуудаа юм те. Шүн очоод 2 цагт юун дээр багшаал дээр буугаад шуудаа тийм өртөөлж өгөөд шүү хараагийн баруун голын ирэг дээр үүдэг хорихын үед шүнжин өртөөлж өгөөд тэгээд 3 цаг гэж юм ажуудаа тавиад тэгээд хоёулаа намар ороод очино. Амралтан дээр биш. Тэгээ хоёулаа цов нөмөрөд орхин гад суугаар амтад өглөө 8 цаг надтай уулздаг ш. Тэгээ би нэг гавьяа агуулч амтаа орж ирээ. Та хоёр одоо өдрийн 15 цагийн богоноор ирээд юм амарын тэрхэр зөвлөгөөд ирээд уулзах гэж яадаг юм. Гүйгүй тэгж болно. Жилдээ ганцхан удаа бид нар чамтай уулзж байгаа.
Хэрв тэгээд 15 цагаас болцоход өглөө чамайг 8 цагт хөөхөд оруулчихдаг. 17 цаг болчихдог. Шөнө битэр ирээд 8 цагт уулзах юм бол маргааш өглөөний 8 цаг хүртэл 24 цаг үүтэйгээ уулзаад цог байж байгаа сэтгэл ханаад болчихдог. Ямаа чи энийг ойлгохгүй гэж. Тэг би тэр үед ойлгоогүй. Дараа дарихнаас гарах гээд тэмцэж явахдаа эргээд уучих гээд нөгөө аригч нэхэд байгаа ш. Тэгж байх үедээ энийг боддог байсан. Чи ингэж хүний үүлийг барсан харна биш шүү. Тэгээд дээрээс нь нөгөө бавгийн лавгшрангой надад нэг шүлэг шөрүүлж өгч явуулсан. Алтан наран алгагүй тул шоронд наранд тусч л байдаг. Аавын хөвгөд ажилгүй тул шорон дор ортлон өөр л амьдэрдэг. Өөдөн хараачтай инкубатора нар чамайг мартаагүй шүү. Өөдрөг яваач миний дүү. Өөр хүчтэй зүйл гэж байдаг юм шүү. Шүүдрэг хэрэлсэн хэрлэн гол явах хөвөнд шүлгээд бичиж явах юм бол ахын чамд баярлан шүү. Алддаггүй амдаггүй амиа хичээсэн нэгэн яваарэ гэж ахын чамд захиж аахар бодлого гаргахгүй. Амьдрал ганцаа ясных алтан дэлхий дээр төрснийх хүний тайтай амьж явахыг хүсэх биш тушаах юм гэсэн. Ийм том Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын орон зай болж хөлгөн хяруу наригч ийм арчаагүй болж алдах юмгүй амнасаа өшөө алдах юмгүй болж намайг гүйж яхад би яагаад чаддгүй юм бэ гэж босоод ирсэн баг. Тэр надад унах хэрэг байхгүй шүү дээ. Энэ олон залуучуудыг хараасаад авахулаад бас нэг тог хүрээд гүйж яваа нөхөр шүү дээ. Тэр ийм шалтгаанууд ахт нь байдаг юм аа тий. Тэр нэг хэн байсан биш хэн байхын чухал шүү дээ. Тэрээс одоо яг хүмүүс боддог шүү дээ. Тэгээ манай нэг Монгол шуудлууд нэг муу зуршил бий болчихсон. Тэ хүнийг хэн явснаар нь дүгнээд идэг. Эхлээд дандаа муу талын ярьдаг. Иргэдээ энийг тийм л юм байсан. Одоо хижээ юм болчихоо гэх. Үгүй миний хэлдэг нөгөө цаг хугацааны хувьд өөрчлөгддөг болохоор хүн дагаад өөрчлөгддөг юм аа. Хүн ухаан суудаг юм. Хүн хайр инэрлийг зовлон дундаас олж авдаг юм. Зарим жаргал дундаас сугалж авдаг юм. Тэгж жагаад хүн болдог юм. Тийм л итгэж би боддог шүү дээ тий. За танд маш их баярлалаа. Тэгэд ингээд цаашаа үргэлжлэх тийм хувь тохиол бас бидэнд олдох. Магадгүй тий одоо дурсгалтай үед бид нэр зөвхөн энэ одоо подкастад нэг зочин нэг удаа орно гэсэн тийм дүрэн байхгүй. Ямар нэгэн араа одоо найруулах захирагдаагүй. Тэгэд энэ сайхан нэвтрүүлэгт маань хүндэтгэн хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгээд дундуур нь бас хэд хэдэн шүлэг одоо тий хэсгээс нь явсан. Гэхдээ одоо та нэг төгсгөлд нь та өөрийнхөө одоо бичсэн нэг шүлгээс бидэнд бас уншиж өгөөч гэж хүсмээр байна. Ингээд энэ удаагийн яриагаа өндөрлөө. Ингээд та хамгийн сайн сайхан бүхнээ хүсье. Одоо тэг хүн байгаа цагт та оршин байгаа. Тэг эргэн тойронд чинь хайртай хүмүүс чинь байхгүй ч гэсэн бид бас оршиж байгаа шүү гэдгийг танд хэлээ. Тэгээд маш их баярлалаа танд. За тэгээ намайг өөрсөн та хинтээ мэдээ сонирхсан болон хүний эрхийн баясаада баярлалаа. Чамайг чинь бас энтэйхэн хүний эрхийн баясаа гэдээ амтахгүй шүү дээ тий. Тэгээд сайн үйл хийж авсан хүн чинь тэр нэрээрээ дурсагдах бас хэлэгдэж явах гоё байгаа шүү дээ. Гоё шүү дээ. Чингис хотын анхны дарга нэг базар ханд надтай нэг гоё үг хэлж ирсэн байхгүй юу? Юу гэж хэлсэн гэхээр чи үл их азтай хүн шүү. Ааваараа байн говглуулж явдаг гэж. Намайг нэг дандаа лусан жамсын их батар байдаг тий. Дээрээ ингэ бодсон чинь би бас тийм гоё байхгүй. Тэрнээс нөгөө өөрөөр инкватраа гэдээсэн. Тэрийн шиг тэгэхээр чамаа хүний эрхийн баясаа л гэдэг. За би ингээд нутаг орны минь бас тий. Одоо Чингис хотын минь суурин эрхийн шил би бас одоо 200 жил явуулах гэж байна гэж юм удгүй. Тэгээ бид бол одоо энэ хэрлэн голтоос салшгүй холбоотой. Би бол дэлгүүр албантайгаа хүндэд одоо дэлтийтлээ осон дорч одоо голынхаа өгөн дээр өссөн хөөхд ингээ хэрлэн голтоос хариулж бичсэн. Хэрлэнгийн шүн гэдэг шүлэг авсан. Олондоо. Цагаан шөнийн алс руу миний хэрлэн урсахад цангин санадууны дэл нойрмог ман дундаас сэрвэлзэн ижиж нулимс сүрхэн дундаас босгоод ингэн тулаад саясан тэнгэр мэгшин аюулгайг минь тэмтэрсэн ганцаардын харанхуй амталсан гонэг навчтай хийсч сэтгэл дэргэлд нь нүдний сормос сантуулсан онгон талаас нүмгэн холжих шөнийн анирдын сэлхэд эсгэрсэн салхи зүүдэн зэрэглээ сэмлэж итгэсэн сэтгэлийн минь зүрээс нулимстай туслан цаглаа сагаан хэрлэн бодолдогаа дурсахад
хайрсан өвчний толгой уулын бэлд бүхэлдэн цагийн аясаар сарны гэрэл үүл цоочин туярхада царцуу шинээр үлгэр хангалуулсан бүгэн аялгүй их шиглэн шүнзэн зүсрэх боротонор шин ганцаардаад шүлгийн дэвтрээ тэнгэрийн алс руу дэдэгхэд болзоондоо ярсан андимын хөлийн чимээ боловч үнштэй дарс цалгуулан цаашлан хоосон онгол шиг сэтгэл маанич бүрээд хойноос нь дагаад гармаар санагдавч цэнгүн ослонгийн цагаархан атаархал давтаад сэтгэн шүүдэрлэх тэнгэрийн нулимшийг хамтламаараа агуй хааны төрж өссөн нутаг ариун дагшин хан хинтийдмэн зам болоход ахаад би түмэн жилийн амжилт сонирхож амьтаа бүхнийг эрхэмдэж шүлэг бичмээр хорхойсон эрхэс бүхний тоогоор дуулж үзгсэн гэж аархан санахад ирэмгийнхэн тэн хүүгүү Чингис шиг бардам холдоо тусаагүй хэрлэнгийн шамд түлгүүдийг хосгүй хурдан гэж халахтаа ярьж агшиж байхад өнгөрөх өстой хорвоо дээр мөнгөрөх хүчтэй юм шиг өндөр хааны минь хүүхнүүд гонхож явхан дэндүү хэмсгэ ангир нуугад цахлыг игэрсэн хэрлэнгээ алсын алс руу урсгад хөөндөн дандаа суугсан цагаан шинийн алс руу миний хэрлэн урсгад цангинсан адууны дэл нойрмог мандамдаас сэрвэлжнэ. За баярлалаа. За баярлалаа. Танд ингээ хамгийн сайн бүхнийг хүсье.